өвчин болгоныг бол уламжлалт ангаа ухаан бас л сэтгэлтэй холбогддог. Уламжлалт ангаах ухаан талаас нь одоо эдээ ундаага хоёлаа Энийг л хөөж орохгүй бол 1-2 жилийн дараа чулуун битдэг. Тэгэл зүсээ ахгүй. тэгээд хоол босруулах тогтолцоо нойр булчирхайн цочмог өрөвсөл гэдэг юмар гүйлдээд эмзүүрэг гүйлтцгээд. За жирэмсэн хүн одоо ямар эдээ ундаа хэрэглэхгүй байх вэ гэдгийг. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Цахимч подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээр уламжлалт ангаа ухааны эдээ унд гэсэн сэдвээр ярилцахаар ангаа ухааны доктор, профессор, Монгол Улсын хүний гавьяа дэмж Монгол ангаа ухааны олон улсын сургуулийн профессор багш Сэсрэг Дорж бушиг зочноор орсон байгаа. За танд энэ өдрийн төргий. За гэлээ та бүхэн ч гэсэн хөлийн ихэнх сарын сайхан мэндийг хүргэе да. За тэгэхээр өнөөдрийн сэдвээ уламжлалт ангаа ухааны эдээ унд гэдэг сэдвийг тантай ярилцъя гэдэг. Энэ бол одоо олон нийтэд их чухал сэдв гэж би бас өвдө бодоод байна. Яагаад гэвэл бид нар өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бол ерөөсөө л эдээ ундаан дээр их сайн анхаарах хэрэгтэй. Гэхдээ бидний энэ уламжлалт ангаа ухаанд бол эдээ ундааг бол их чухалчилж авч үзээд байдаг. Тэгэхээр хоёулаа яриагаа бол эхлээд ерөнхийдөө бас энэ орчин цагийн ангаа ухаан, уламжлалт ангаа ухаан хоёрын бас нэг зааг ялгааг эхлээд нэг жоохон ярьчаад тэгээд одоо яриа руу орё даа гэсэн юм бодож. Тэгэхээр та яг энэ хоёрын бас зааг ялгааг товчхон байдлаар тайлбарч өгөөч. Яг нэг зааг гэдэг юм уу ялгаа гэдэг талаас нь би бас нэг хэлмээргүй байна. За энэ хоёр бол ер нь хамтарч хий бүтээх л одоо ирээдүй бол их бий. Нэгдмэл байдлаар бол асар их амжилтанд хүрэн шүүл гэсэн одоо боломж. Одоо шинэ зүй тогтлыг нээх ч юм уу. Шинэ гаргалгаанууд хийхэд энэ хоёр шинжлэх ухааны ёстой заавал зурдаар хамтарч юм хийвэл одоо орчин үеийн ч бай энэ олон юмнуудыг шинээр өөр өнцгөөс харах байх гэж ингэж бодож. За өөр онол арга зүйтэй учраас мэдээж одоо өөрийн одоо бас онцлог байлгүй яах. Тэгээ уламжлалт ангаа ухаан зүгээр энгийнээр хэлэхдээ хүний одоо үүсэл хөгжлийг тайлбарлахтаа л тэр мэдээж эрбэлгийс, имбэлгийс гэж байх хэвээр. Тэн дээр сүнс гэдэг юм орж ирж хүн болно л гэж ингээ хэлдэг. За тэгэхээр эн чинь бас л өөр асуудал болж ирнэ. Тэгээд тэр сүнсний асуудлыг нь бол тэр хөндөр дээдсэн дааны асуудал. Маш нарийн асуудал байд юм байна л гэж би ойлгож байна. Тэгэхдээ сүнс гэдэг юм зайлшгүй байж ажил хүн бий болдгийг шүү гэдгийг л би итгэл үнэмшилтэй болцсон хүний нэг бол харахгүй одоо өөрөө ч уламжлалтыг нэлээд заалаа. Гэхдээ энэ бол тэр сүнс гэдэг юм их олон юмны зангилах асуудал байд юм байна. Маш олон юмны гаргалгаа байд юм байна. Маш олон юмыг илүү таньж мэдэх болцоог сүнстэй холбож ойлгох хэрэгтэй юм байна гэж ингэж бодох хэрэгтэй, зайлшгүй бодох хэрэгтэй гэсэн бодол төрдөг. Сүнсний талаар бол мэдээж орчин үеийн ангаа ухаан бол маш сайн судалсан байна. Одоо тийм төрсөн мөрсийг бийжүүлж явлаа. Хэмжээгийн хэмжлээ, тийм ээ өнгө зүсийг харлаа гэж хүртэл ингэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ бие дутгахснаас голаа л энэ. Зүгээр нэг өөр бас их онцлог ялгаатай тал бол энэ сүнс гэдэг чинь биеийн нэрэг. Тэгээд өвчин болгоныг бол уламжлалт ангаа ухаан бас л сэтгэлтэй холбогддог. Тэр оюунтай сэтгэлтэй. Одоо өвчин бүхний үндсэн шалтгаан одоо ганцхан одоо язгуур шалтгаан тэр эс таньсан сэтгэл, эс мэдсэн сэтгэл, эс онсон сэтгэл гэж ингэж орчуулж байгаа юм да. Энэ тэр энийг одоо их илүү ярьдаг. Өөрөөр хэлбэл бас л өвчнийг одоо бүх өвчнийг гатгачаар сэтгэлтэй холбогддог ангаахан бол уламжлалт ангаа ухаан. Хүнд бол 84,000 мөн сэтгэл байдаг гэж үздэг. Гэхдээ язгуур чанар нь тэр. Одоо юу гэдэг 84,000 мөн сэтгэлээс энэ жил нэг 100-ийн боли, 2,000-ийн болиг бол энэ юунаас барахгүй. Тэрийг тэгж бардах ч идэм биш юм байлаа. Тэр язгуур мөн чанартай сая миний одоо ярьж байсан стенсэн, мэдсэн, сонсон сэтгэлэл одоо тэрийг л одоо зүгээр одоо таньж мэдэж эхлэх юм бол одоо олон юмны язгуур муу сайхан сэтгэлийн одоо язгуур зангилал болно, өвчлөхгүй асуудлын дээрх суурилт юм байна л гэж ингэж боддог. Одоо иймэрхүү бол одоо өнгөц ялгааг бол хэлж болох байна. Тэгээ энэ бол цаашаа онол арга зүй нь бас томоохон өөр асуудлууд үсээ цаашаа явдаг. Нэг өстой өөр гэдэг юм одоо нэг тэтэрс алхах хэшгэл цаашаа ингээд өхөлгүй мөнгөний нэг хэшгэл цаашаа ингээд үргэлжлэх хэрэгтэй болж таарна. Тийм яг сонирхолтой. Би бас ингэж боддгийн. Орчин цагийн ангаа ухаан бол хүнийг бол за мэдээж
гэр бүлгээс эм бэлгийн соёр нийлээд үр тогтохдоо бол хуваагдалд ороод за нийтдээ 23 хос хоромсоомс тогтсон нэг юм бодгол байна. За бидний энэ одоо ухамсар сэтгэлгээ уур уцаар энэ бол ингээд тархинд явагдаж байгаа нейробиохим ургуулын дүнд одоо бид нар энэ уурлах, сэтгэл санаа сэргэг байхын зүйлүүд талаас нь тайлбарладаг. За уламжлалгаа ухаан бол илүү та хэлсэн те сайн нөгөө эцгийн цагаан тус, эхийн улаан тус дээрээс нь намш сууж өгөх үе сэтгэл тийм идэл орж ирээд ийм бие хэлсэл сэтгэлийн нэгдэл юм аа гэдэг талаас нь тайлбарлаа. Тэгэхээр яг таны хэлдгээр энэ хоёрыг бол ялгаж салгана гэхээсээ илүүтэйгээр би бол бас яг бодод нэг зоосны хоёр талч юм шиг тий. 2 жилийн өмнө би нөгөө Эверестийн бейс кемп рүү явхад ингэдэг юм байна л. Энэ Эверест уулч одоо өмнө одоо талд нь оршиж байгаа балбчууд болохоор олон жилийн дунд энэ хайрхныгаа бол сагар матаа гэж нэрлэсэн. Төвд ард одоо хойморт нь амьдарч байгаа төвдүүд болохоор жомолонгма гэж нэрлэсэн. Үнэхээр нэг бол байгаа шүү дээ тий. Аль харж байгаа өнцгөөсөө л тайлбарлаад энэ. Гэхдээ тэн дээр гарах нь аль ч замаасаа гарсан дээшээ гарч болдгийн адилаар гэхдээ аль алийг үгүйсгэж болохгүй бах. Аль альд нь өөр өөрийн онцлогуд шин чанартай байна гэж бас боддог. Тэгэхээр өнөөдөр хоёулаа одоо яг тэр уламж лангаах ухаан талаас нь одоо эдээ ундаага хоёулаа ярих гэж байгаа юм шүү. Тэр талаас нь бас үзэгчтэй бас урьдчилан өгчээ гэж бодсон. Тэгэхээр ер нь уламж лангаах ухаанд ер нь эдээ ундаа явдалмөр тэгээ цаг үеэр забур шашлах юм бол ад гэхэд ингэ явчихдаг. За тэгэхээр хоёулаа яг эдээ ундааг яг юу гэж авч үзээд юм? Эдээ ундаа бол маш өргөн сэдв. Гэхдээ энэ зүгээр уламжлалтаар 3 зүйл дээр л одоо хураангуйлж үзэж болмоор байна. Нэгдүгээр эдээ ундаа бол хүн эрүүл амьдрахын одоо үндсэн шимнэ бол эдээ ундаа. Майбан хотоо эрүүлжүүлэх одоо үндсэн шим гэж хэлж болно. Уламжлалтын ахны онлоор тунгалаг цэв ялгаралт гэж нэг том асуудал байдаг. Тэр нь яг хүн чинь нэг талаар амьд амьтан нөгөө талаар хүч байна. Одоо хүний бие махбодод байгаа юм чинь бүгд тоот. Эртэрцэд нэг 120 хоноо л одоо хүч мөхөж байдаг тийм ээ. Одоо би энэ булчин яс эдний эсвүүд чинь 160 гэдэг юм уу 360 дотоогоос ойлгох. Тэгэхээр нэг талаар хүч ба нэг талаар эрүүл. Эний чинь нөхөхөд гол үүргэцдэг эрүүл одоо арга билээ гэдэг ш уламжлалтай байна. За эрүүл сар болох тэр хээшэр бадган дэгш байхад бол эдээ ундаа гол үүргэцдэг. Тэгэхээр нэгдүгээрт эрүүл байхын үндэс бол эдээ ундаа гэж ойлгож байна. Хоёрдугаарт энийхээ эсрэг өвчин үүсгийн хамгийн том шалтгаан бол эдээ ундаа. Ерөөс эднээс л ихэнх өвчин болдгоо гэдгийг бол уламжлалын хавьд бүр домог төвхтэй холбож хэлсэн байдаг. Тэгэхээр бол яг ангаах ухаан шашин хоёрыг ялгаж ойлгох одоо боломжгүй юм байна гэдэг Германы юм судлаач Ирэн гэдэг хүн хэлсэн байдаг. За сонирхолтой. Ерөөсөө энэ хоёр бол ерөөсөө ангаах ухааны дангаар нь шашны дангаар нь авч үздэг энэ хэд одоо юу үзлийн эсрэг, төлжирс үзлийн эсрэг бол энэ хоёрыг бол байнга авч. Тэгэхээр шашин бол бурхан тэнгэртэй холбоотой л гэж. Гарал услан дандаа бурхан тэнгэртэй холбоотой. Тэгээ энэ утгаараа бол тэр энтхийн аюурведийн ангаах ухаан ч бидний манай ангаах ухааны сурвалж нь тэр гэж үздэг. Тэгээд тэр аюурведийн ангаах ухааны хамгийн ангатгч ангаах ухааны одоо бурхан бол цам тэнгэр. Тэгэхээр бол энэ хорвоо ертөнц хамгийн эхлээл эдээ ундаанаас шидвүү гэдэг нөхөр их идээд машуу гэдэг одоо өвчин шидвүү гэдэг нэртэй өвчтөн өвчтөн болж байгаа анхны өвчтөн гэж юм байна. Тэгээ машуу гэдэг бол машуу гэдэг нь юу гэсэн үг вэ? Эсчин гэсэн өвч. Хоолноос бос хит хидээд буруу хоолыг хийдсэн гэдгээс болсон. Тэгэхээр цам тэнгэр анхны эмч болж байгаа. Ирээд тэрийг идгээгээд юугаар идгээсэн бол ширгээс усаар идгээсэн гэдэг. Тэгэхээр бол өвчин үүсгийн ангатгч юм уламжлалын хавьд дөрвөн юмыг л ярина. Хураангуйлж үзэх юм бол эдээ ундаа явдалмор тэр юм заслын буруудлууд тэр ад донгой бидний усан нүдэндээ үзэгддэг үе. Нэг одоо тэрний талаар ярих юм бол одоо тэрийг үл нэлээд тийм сайхан төгс эзэмсэн үеэр үл илүү гоё гэж байна. За нөгөө талаар бол энэ өвчин үүсгэх нөгөө талаар эдээ ундаа бол өвчнөөс урьдсан сэргээл хамгийн гол зэвсэг гэх юм одоо тийм том боломж. Эрүүл одоо өвчнгүй оршихын том боломж. Мөн өвчнийг эдгэх одоо дөрвөн ерөндөг гэж ярьдаг. Одоо тэрний хамгийн том ерөндөг өвчнийг эдгэх ерөндөг бол эдээ ундаа. Тэгэхээр эдээ ундаа бол хүний амьдралын гэдэг юм уу энэ орго ертөнцийн салшгүй нэг гэсэн үг эдээ ундаа байж таарна. Тэгэхээр эдээ ундаа гэдэг тэнгууд бид нар ч нэг ер нь эрс тэрс уур амьсгалтай ард юм. Одоо зундаа бол аль болох хөнгөн идээд маха багсгаад тэг гидсээ цайлгана гэдэг уламжлал байна. За өвөл одоо ингээл эхлэнгүүд ичээ бэлдээд хамгийн халуун чанартай махыг хэрглэж ин байгалийн цаг уурыг
давах гад ингэ яваад. Тэгэхээр энэ талаас нь цаг улирлаас нь бас та сайхан тайлбарч өгч. Одоо ингээд хүүдэн сэрүүн орж эхэлж байна. Одоо энэ дээр би бас ингээ халаглаад байгаа хүмүүс хүүдэн сэрүүнд хүмүүс бас хоос ойгоод мацаг бариад ингэж байгаа зүйлүүд хүртэл ажиглагдаад байгаа. Тэгээ энэ бол бас л нэг одоо сонирхолтой хэсэг нь. Тэгэхдээ ер нь хүн уламжлалт хангахын онолоор тэр эрүүл байх юм уу, ямар идэ таарах юм, ямар цаг үед яаж хооллох вэ, тийм ээ гэдэг юмны хамгийн цаад мөн чанар уламжлалтын онол ёсоор бүх уламжлалтын хангахын онол ёсоор альва юмны үндэс нь өөрийгөө таньж мэдэх асуудал байдаг. Энийг бол уламжлалт хангахынаар бол биеийн төрлөх өрмөс чанар гэж гэдгийг хэлж байна. Хүн болгон адилгүй хөлөг болгон жаргал өөр өөрийн онцлогтой байх. Хүн болгон. За тэрийг сайн таньж мэдчихэд надад ямар идэ таарах уу? Ямар хэмжээгээр одоо би идвэл зүгээр үү? Ямар улирал яах вэ гэдэг нь. За улирал нь бол хоёрдугаар асуудал. Ярьж өгнө. За тэгэхээр тэр хүн өөрийгөө таньж мэдэхэд уламжлалтын онолоор хураангуйлах хүн нэг 7 янзын өөр өөрийн төрөлх өрмөс чанартай. Тэгээ аран шинж гэж хэлж болно. Энийг бол орчин үед бол биеийн өрмөс чанар гэдэг. Энийг бол бүр төрлөх гэж хэлмээр байна. Одоо нөгөө эр бэлгийсэн улаан цагаан тусал ба шүү дээ. Тэр хэрхэн яаж хуваарлагдсанаас энэ биеийн төрөлх өрмөс чанар үүсдэг. За мэдэн намштай тэр үлийн үртэйг жоо холбоо байгаа. За тэгэхээр инхээр төрлөх гэж ойлгохоос шаарга байхгүй. Тэгэхээр төрлөхөөр нэг 7 хуваачиж байгаа. За тэр хий дийлэн хүн шар дийлэн хүн батон дийлэн хүн хий шар авсарсан ингээл 3 яг энэ тэнцүү хий одоо юу гэдгийг 100% байлгаад 33.30%-аар тэр хавар тохиолдолд яг тэнцүү одоо хавсарна. Одоо хүн чинь нөгөө байгалийн бүтээгдэхүүн гээд байгалийн одоо онолдор суурилдаг. Тэр нь бол одон 6-5 мах үед гэдэг юмдаар суурилдаг. Тэр одон 6-5 махын гал шороо ус хий охторгүй гэсэн. Энээс хүн үүсдэг шүү гэсэн. За энэ үгээр нэг энүүтэй холбоод хэлэх юм бол нөгөө саяхан бид нар хоол идэ ундаа гэж ярьсан чинь яг энэ 5 мах үдээр энийг авч үздэг. Бүх төрлийн имийг энэ 5 мах үдээр авч үздэг. Тэгэхээр маш их юу болж эхэлж байгаа. Одоо илүү их ойлгомжтой. Илүү өргөн хүрээнд одоо тэр талаар мэдлэг бий болох хэрэгтэй болж байгаа. За энүүгээр нэг байна. Нөгөө талаар идэ ундаа идж байгаа хүн тэр бас нэг хүний ходоодны төрлөх галын элч гэж юм байна. Хоол шингэх шатвар бас энэ төрлөх. За тэр галын элчийн бол зарим нь бол галын элчхтэй хүн гэж байна. Юу ч байсан шингээж дороо өсөж ядах ч гэдэг юм уу, тийм ээ. Галын элч багтай хүн байна. Бакаа юм мэдээд ус уусаж тархлаад ингээд. За тэр нь бас нэг биеийн төрөлх мөр чанартайгаа холбоотой. За галын элч тэгшгүй хүн байна. Заримдаа сайхан ингээ хоол идээд байх шингээгээд. Заримдаа нөгөөдгийг идээд гэдсгүцэн жаахан камерад ч юм уу гүйлгээс уулах гэж байдаг юм уу өвдөлтгөөд байдаг ч юм ингээ заримдаа гэж ярьдаг тэгшгүй гал элчтэй хүн байна төрөл. Зарим нь сайхан тэгш гал элчтэй хүн байна. Энэ бол хорвоо тохсгүй. За яа хэзээ хаана ямар ч хоол таарсан гадаа дотоод явна уу юу ч байна тийм ээ 100 өвөл байна уу нэг сайхан идэхэд бол ямар ч хоол нэг хэл ам бүгээр шингээж байдаг. Ийм гурван ерөнхийдөө ингээ хүмүүсийг ерөнхийдөө ийм гурван төрөлх өрмөс чанарт ангилж үзэж байна. Тэгэхээр энийг мэдчихэж бид нар хамгийн наадхан тэр би ямар төрөлх өрмөс чанартай вэ? Хоёрдугаарт нь би ямар гал хэлчтэй бэлээ. Гэдгийг таньж мэдсэний дараа би эдийн ундаага хэрхэн тохируулах уу? Ямар эдээ зүгээр үү гэдэг нь одоо илүү их ойлгомжтой болж эхэлдэг юм. Тэгээд энэ цаана бас хэвлийн төрөлх өрмөс чанар гэж юм байна. Хүний зөв. Энэ хэвлийн төрөлх чанар ч нөгөө гуйлэгдэг өтгөн гатдаг ийм типийн хүмүүс байдаг. Тэр хэвлийн чирэг хэвлийтэй хүмүүс. Болж л өгвөл өтгөн гатчих гэдэг ямар ч хоол унд идсэн. Тэгтээ тэр өвчтөй хүн биш. Ерөөсөн төрөлх өрмөс чанараа дагаал тийм юутай өтгөн гат хандлагатай ийм хүмүүс. Зарим нь баг зэргийн юмд гүйлгч гэдэг хүн байна. Тэгтээ өвчтөй хүн биш. Энэ бол төрөлх өрмөс чанар л тийм юм. Зарим нь бол дундч. За нэг гүйлг гэдэг юм хоржгон жаал тэгж ингэж жагаад гайгүй болчихдог. Зарим нь бүр сураг чимээч байх. Одоо ямар ч юм гэдсэн ийм зөв зүгээр байж байдаг. Ийм хүмүүс байна. Тэгэхээр энэ нэг өрмөц чанаруудаа таньж мэдхгүйгээр одоо шууд өөрийгөө өдөртөх арга байхгүй. Энийг таньж мэдсэн дээр өөрийгөө өдөртөх арга зүй чинь л энэ өөрийнхөө таньж мэдэх арга зүй чинь л энэ юм байна. Энийг нь таньж мэдчих юм бол олон асуудалд би өөрийгөө энэ дунд ингээд зөв залаа явж арга зүйг нь уламжлалт хангамж шууд танд өгсөн ба шүү дээ. Энэ чинь одоо судалтад бид нар гаргаж ирж байгаа.
Тэгэхээр энийг хэрэглээч, бэлэн юмыг аваач, мэдэд таниач гэж. Бид нар чинь бол яадаг өөргөн таньж мэддэг, хүнийг л таньж мэддэг гээл зөвлөх, шүүмжлэх гээл одоо ерөөсөн заах гээл ингээд байдаг. Тэгэхээр эхлээд би хэн бэ гэдгээ мэддэг хэрэгтэй. Тэгээ яг нэг өвөрмөс өөрчлөл шин чанаргаа төрөлхийн мөн шин чанар гээд оюутан болж байгаад нэгдүгээр курсэд философийн хичээл ингээл оронгууд асуумжууд асуугаад та яадгүй ингэдүү тэгдүү гэж асуугаад ингээд сангвиник, флегматик, тэгээ холерик, меланхолик гэдэг. Тэгэл меланхолик гэхээр жоох удаан дөө хэв шинж мэж гэхээр нэгнийгаашаа олох гал бид нар чи хөөгдөөсөн болохоор тэр шиг ингээд нэг асуумжууд асуугаад за би тийм хэв шинжтэй байна гэж бид нэр тухайн үед бас мэдчихсэн. Яг тэрнтэй адилхан та саяны 7 хэв шинж гэдэг штэ. Хий, шар, бадхан, гур маань нэг бол дангаараа орч болох нь араа илэн дангаар биш араа дийлэнх те. Тийм тэгээд нэг бол ингээ хавсрах эсвэл энэ гурван маань яг тэгш шимтэй хурмал гэх юм уу та тий ингээд явж. Тэгэхээр энэ 7 хэв шинжид одоо энэ хүмүүс ерөнхийдөө багцлах юм бол хуваагдах гэдэг шүү дээ. Тэгэхээр энийг бид нэр өөрөө үзэх мэдэх боломж байна. Тэр нэг оюутан байхад асуумж аваад мэдээд идэх шиг боломж бол 100% байна. За тэгээ энэ уламжлалт хангахны тэр бас түрүүний бид тэр дурдаад өнгөрсөн гол юм бол тэр цогц нэгдмэл чанартай алга. За тэр орчин үеийн хангах манаар бол тэр сангвиник холер гэдэг ингээд ярьлаа. Энд чинь дээд мэдрэлийн үйл ажиллагаагаар тусад нэг аваа үзчихдэг. За биеийн галбир төхөрөн чорно рууцгийн англиар бол гиперстен нормастен гэх бас ингээд аваад үзчихдэг. Туйлт ба хоёр туйлт одоо гээд ингээд бод. Тэгээд энэ орчин үеийн хангах маны бол Sheldon ангилч гэдэг вэ ингээд Terchmere ангилч гэдэг байд юм байна. Энэгээр үзэх юм бол 60 гарын англи байна. Тэгэхэд уламжлалт хангах хойно биеийн галбиртай, сэтгэл санаатай, хоол тэжээлийн одоо шингээх чадвартай, зан ааштай тийм ээ. Ингээ бүгдийн цогцоор нь ангилснаар л гайхамшигтай. Энэгээр бас судалгаа хийж одоо манай доктор хамгаалсан хүн би одоо уламжлалт хангах хойно судалгааны гол юмнуудын нэг цөм нь бол энэ болчиход байгаа. Тэр хувийн өрмөс чанар. Энэгээр нь бол одоо юу гэх юм илүү давуу гэх юм уу, илүү их том боломж байна гэдгийг л одоо нөгөө нэгдэмлэр байна шүү. Нэгдэмлэр хүнийг ингээд тодорхойлоод аваад үзчих болцоо байна шүү гэдгийг бид нар анхаарах хэрэгтэй. Тэгэхээр орчин үеийн тэр дэд мэдрэлийн үйл ажиллагааны гэлж байгааг би одоо буруу юм аа гэх юм байхгүй. Тэр бол гайхамшигтай л англи. Тэгэхдээ илүү цогц ангилдаг англи нь бол уламжлалт. Тэгэд энийг таньж мэддэг бас асуултанд хариулдаг юмнууд байна. Нэг 20 асуулт. Энийг бол нэлээ орчин тэр буддийн одоо энэ уламжлалт хангах мэдлэг ухаанаар одоо нэлээ суугаад Америк эрдэмтэн Deepak Chopra гэдэг хүн анх эхлээд энийг бол нэлээ санаануудыг гаргацсан. Энэ дээр бол манай одоо Монгол хангах ухааны уламжлалт хангах ухааны томоохон төлөөл векцэрэнгийн дагцэрэнгийн шинжилгээ ухааны доктор юм гайхалтай сайхан байна. Тэр одоо энэ дээр нэлээ одоо их сайхан ажиллаад бүр өөрийн онол арга зүйтэй тийм арга зүг бий болгоод өгсөн. Яг уламжлалт мэдлэгтэй л суурилж байгаа. Тэрнээс шинээр юм нэмээд байгаа. Тэгэхээр энд бол хүнээс нь асуудаг юм би. Бас хөрөлцөөд үзчихдэг нэг цаг авахааргүйгээр судас одоо юуг нь үзчихдэг юм би. За зарим нь бол нэлээд тийм асуумж юм ихтай ингээд гоёнхоо хугацаанд. Одоо бид нар маш өсдөр нэг том төсөл хэрэгжиж байна. За орчин үеийн одоо хүмүүсийн тэр нэг лаборатори одоо дуурмор ингээ бүх шинж тэр дунд уламжлалтын юмнуудыг бас оруулаад томоохон юмны бас нэг сайхан олон хүний бүрэлдэхүүнтэй нэг хэрэглэгдэхүүнтэй сайхан хариулт өгье гэж батлагддаг одоо Бормагаа 3 дугаар эмнэлгийн зүр судасны эмч доктор юм. Тэгээ манай энэ бие өөрчлөлтөөр уламжлалт хангахын бие өөрчлөлтөөр зүрхний өвчтөй хүнд аль нь илүү ингэхтэл ийм хүн байх хэрэгтэй гэхлээр шууд батлагдаалаа. Ийм хүн бол илүү зүрхэн өвчлөх магадaltaй байна гэдэг. Ийм хүн бол нойр гүйдэх магадaltaй байна гэдэг. За ийм хүн бол одоо юу гэдгийг одоо бүр одоодны өвчин өвдөх магадлал байна гэдэг. Тэгээд энийг бол амархан энэ одоо гэдгэн тийм нэг асуумжил бөглчих юм байгаа юм. Одоо тэр хүн болгон ирээд хийгээд ах хэцүүлдэ маасвэ олон газрууд урайд дуулаад ч юм уу. Ингээд одоо тэр хүмүүсээ ингээд одоо бүр ингээд юунд компьютерийн програмд оруулчихсан юм чи. Тэгэхээр өөр амархан болж байна. Тэгэхээр илүү олон хүнд энэ уламжлалт хангах ухааны энэ мэдлэг маш их том тус болно доо. Өөртөө сангийн гэрлийн хэмжээнд очих байх гэж бодсон. Тийм, энэ их чухал санагдлаа. Одоо яг холингийн ярьсан эдийн унданд ч гэсэн 7 хэв шинж чи өөрөө хуваагдаад галын хичээс амар шингээх одоо энэ
хурдан хэмжээ нь өөр болчих чинь. Бүр имчилгээнд дээр өвчлөлтээр хүртэл энэ 7 хэв шинж чинь аль нь өөрөө мэдчих юм бол за би төрсөлсөний өвчлөөр өвдөх хэрэгсэл надад байгаа шүү гэд бас мэдчихнэ шүү дээ жишээлбэл тийм. Тэгэхээр бол энэ практик ач холбогдол маш их чухал болж таарна. Ийм одоо хотоодны гал илчтэй хүн бол яг хотоодны гал илч их юм байлаа гэж яахан тийм хурдан шингээдэг. Үлсгэн амархан энерги алдагдал ихтэй ч гэдэг юм. За тэр нөгөө хотоодны гал илч багтаад хүн бол ойрхон хоол идэх юм бол шингээж дийлэхгүй. Тэгээд ийм хүн бол архаг өвчнүүдэд илүү өртөмтөх магадaltaй ч байдаг юм уу. Тэгээ энийг бүгдийг уламжилт хангах ингэн шүү гэдгийг бид нар чинь бэлэн одоо юу гэдэг тэр арга зүйг нь өгцсөн. Бид нэр өөрснөө яаж соён гэгэрүүлэх вэ? Өөрснөө яаж энийг ашиглаж чаддаг болох. Өөртөө Монголд яран л энийг хэрэглэмээр. Тийм байна. Тэгэх юм бол одоо нэг бидний өвчлөлийн их болоод байгаа энэ халдвар тус өвчлөл одоос бууруулах бас бүрэн боломж юмнууд бас энд харагдаж байна тий. Өнөөдөр ярилцлагаар бид нэр онол арга зүйн нэр хүмүүст их ойлгуулъя. Тэгээд тэрийг бөглөө таглаад одоо би хэмбэ гэдгийг илүү мэдчихчихэд улам өөрт нь илүү их ойр татна болно л гэж ингэж бодож байна. Тэгэхээр уламж сангаа ухаанд бол түр хоёлаа гэлжсэн та дараа нь яриагээд энэ одоо удирдлын юм орж ирэх баг тий. Одоо яахав. Одоо логик юугаар бол хүн бол байгалийн бүтээгдэхүүн. Манай он бол түрүү шороо усгаалхи явах тургай гэх тийм ээ. Энэ чинь байгалийн л одоо бүтээгдэхүүн гэдгээр онол нь нөгөө байгалийн байдгаараа ийм гайхалтай байд. Тэгэхээр манай Монгол орн бол дөрвөн үйлрэлтэй айл орн. Дөрвөн үйлрлийг дагаад байгалийн од иргэсэн тэр байгалийн уур амьсгалын нөлөөлөл чинь ингээ хөдөл зүйтэй байгаа юм. Мэдээж одоо халууны үйлрэлч байна, хөдний үйлрэлч байна. За яхаа тэр дөрвийг бол 6 болгож одоо өвлийнхэн сар гэдэг одоо 10-11 сарыг бол өвлийнхэн сарч гэдэг юм уу. 12-1 сарыг бол өвлийн ядаг сарч гэдэг. Ингээд бүгдээ нарийн хаваацсан. За та бүр 6-аач нар бол нарийн хаваагаа цаашаа 24 болгоод ингээд явдаг байна. Тэгэхээр нөгөө бидний бийд байгаа бид нар чинь хийшэр бадгаас тогтсон гэдэг байгаа шүү дээ. Тэр нөгөө ярьслаараа тий. Тэр хийшэр бадган чинь юм нь улирлынхаа хөдөл зүйтэй хамаарат улирлалтай хамаар хөдөл зүйтэй оршин. Одоо өвлийнхэн сар бол хүн бие махбодынхоо хувьд тэр нас нь хамаагүй бие махбодын одоо хүч чадал нь хамаагүйгээр тухайн хүн өөрийнхөө бол хамгийн дээд зэгт бие махбодын хувьд бол очсон байгаа гэсэн үг. Бүгдээр нь 100% гэсэн үг биш. Одоо өөрийнхөө хэмжээнд бас нөгөө биеийн өрмөц онцлогынхаа хэмжээнд хүн булга адилгүйгийн хэмжээнд л тухайн хүн өөрөө тэр дээд зэгтээ очсон байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол энэ үед бол хүний шар усны сөв болгон хаагдаад энэ дунд л эдийн хамдаг сайн шингээж хамгийн тэр тухайн хүн өөрийнхөө хэмжээгээр шингээд дийлэх ёстой үлрэл одоо болж байгаа. Тэрний ядууг бол тэр эдийн хамдаг шингээхэд галж цуггүй хий гэж нэг том хий байдаг. За тэр ядууг бол ерөнхийдөө шингэх замын дагуу гэдэг нь одоо нарийн гэцний дагуу гэж ойлгож болно зүгээр механигаар тулах юм бол гүйдэг ийм хий. Тэрний үйл ажиллагаатай эзэгтэй очсон учраас ямар ч хоолыг идэж шингэх одоо боломжтой. Одоо бол улирал нь хатуу. Тийм учраас бид нар нэлээд тийм нүнжигтэй эдийн ундааг энэ улиралд идэж уужээж даван туулах ёстой. Нөгөө тэнцвэртэй байдал маань тэгж бий болох ёстой гэсэн ийм ойлголтоор би хэлж байна. Тийм учраас бол өдөр болгон өглөө 3 махан хоолтой гэсэн үг биш. Өдөрт 3. Өөрийнхөө хэмжээнд тэр одоо махан хоолоо арайд өгөхгүй дээрээ гэсэн үг. Элч үүс гэдгээ. Бие махбод чинь ч гэсэн тэрийг шингээж чадах хэмжээнд очсон байгаа шүү. За ялангуяа 3-9 эхлээд ирэхэд бол хадууны юм хадчих болно. Энийг бие махбод чинь дийлэн шүү. Эсэргээр нь 100-ны үйлрэл болоход хүний тэр галлын элч, ерөнхий галлын элч гэж ярьж байгаа сая юм. Багасаад 100 бол тухайн хүн бие махбодын хувьд хамгийн доод түвшинд очсон. Тэгтээ эрүүл байгаад байж болно. Доод түвшиндээ байгаа шүү. Бас л дохио зөнгө гараад ирэх юм бол өвчлөхөд ойрхон байгаа шүү. 100 бол би хамгийн одоо тамир дорой өнгөрт үеэлдэ. Тэгэхээр бол хамгийн үнэтэй юм идмээр байдаг. Хамгийн одоо хүчтэй хоол одоо тослогтой ч гэдэг юм уу хамгийн шимтгэлтэй хоол. Тэгтээ нэг галын чинь нуудцсан учраас 100 өвөл ижээс адууны махбол 100 гэдэг юм бол гүйлгээд эхэлдэг. Тэгэхээр энэ 100-ыг бид нар эдийн ундаа улирлынхаа хөдөл зүг цагаад сүү цагаа гэдэг. Сайхан зөөлөн тослог эдийн ундаа. Нөгөө монголчуудын чинь сүү цагаа эдээ эдэн визгээ бяслар тар сүү гэдэг энэ цагаа эдээгээр 100 хүн хотоодоо амрана гэдэг чинь галын чинь багассан учраас ойрхон юм идээд юм. Өвлийнхээ хоолыг идээд ах юм. Өдөр болгон 3 хоол идээд ах юм.
нөгөө мо хотоодыг чинь ёстой нэг шийтгэж бүр ингээд эцэд цуцааж байгаа юм. Тийм ээ тэрийг чинь дагуулж чаддаг. Тэгэхээр 100 харин тэрийг хөнгөө хоолоор нөхөж явах хэрэгтэй гэсэн юм аа бол. Авилралын хөдөл зүйн хувьд бол яг намар бол хүн их ажтайхан сайхан өгсөж ирдэг бай юм хат. Тэгэхдээ намар бол тослого үйлрэл. Юм болгон шимтэж бүрдсэн учраас энэ үед бол харин шимтэж багтаа юм хэрэглэх хэрэгтэй. Одоо номонд бол заасан байдаг дээш буцалсан ус сайн уу, хүйтэн булгын ус уу, дутаргыг одоо эдэмэзги гой тэр тослого хоолойд нь бас одоо бодоо ямар үхээр нэлийн нүнжиггүй чанартай байдаг. Хөгшчүүд одоо өвөл бодоо идэх юм бол ширмсэн дата ойргүй тэгээд тонд. Тэгэхээр тэр нүнжиггүй чанар ихтэй байна гэсэн. Тэгэхээр намрын үлрэлт бол харин эдгэр залуу хүн бол энэ үед тэр тослог өөгтэй юм хоолыг багсгаа. Ялангуяа намар хайрсан хорсон битгий дээ. Гэж бид нар ч эсрэгээр нь баахан бодгорох намар л иддэг. Тэгэхээр бүр энэ дээр яг вэ нийтээ хондоо гэж хэлсэнтэй холбоотой намартай холбоотой нэг юм хэлмээр. Энэ улирлуудаа хүний хамт засч явдгаар уламжлалт ангаах байх онцлог. Намар бол одоо шарын улирал учраас эдгэр залуу хүн байвал цөсөө сайгаа. Яг бид нар хэр бол уламжлалтын онлоор бол хэвлийн туулга гэж хийд юм л та. Тийм. За тэрийг нөгөө хэвлэгийн мөн чанарт ямар хэвлэвтэй юм. Одоо одоогийнхоор бол гэдсэн яваа цөсөө яваах л гэж ингэж ойлгох байх. Хэвлийн туулга. Тэр намар бол ингэх юм бол хэзээч зүсний битэг өвчин, илэгний битэг өвчин хүрэхгүй шүү л гэж. Тэр зүсний битэг гэдэг нь ямар өвчин? Одоо бид нар яхаа тараад нэг яасан байх шүү, яхаа л тэгссэн байх шүү, зүс чинь нугларсан байх шүү, өтгөрсөн чинь зүсний битэг үүсэж явж. Энийг л хөөж орохгүй бол 1-2 жилийн дараа чулуун битэг. Тэгэл зүс айхгүй бол. Бүр уламжлалтын онлыг бүх одоо улс орон даяараа хүн хэрэгжүүлж чадах. Тэгэхдээ тэр зүс угаана гэдэг нь бас заалттай л ямар өвчнөд хэм одоо юуны замын өвчин байна уу, чулуун бүдүүн гэдсний өвчин байна уу, нойруулчих юм бол ингээд ах юм бол бүр улс орнороо ч гэсэн зүсний одоо өвчнгүй болчих. Тийм шүү дээ. Одоо энэ өгсөн залуугүй багтал байна. Дөнгөж 20 гарантай 30 хүрж байгаа залуучууд чинь хэвлийгээ зүслэг хийлэгдсэн, ахуулсан, цөс байхгүй болцсон. Тэгээд одоо ер нь ангаах хүн чинь ингээд судлах болгонд хүнд үрдмент хэрэгтэй гэж юусоо байдаг юм байна. Цөсний хүүдий чинь хэрэгтэй мэ нөгөө мухар олгоогийн чинь үрдмент хэрэгтэй хэрэггүй илүүдл энэ бол эволюцаас үлдсэн юм а гэл ингээдсэн. Тэгсэн чи одоо судлаадсан дархлын хамгийн чухал хэсэг чинь нөгөө мухар олгоо чинь болоо л хөрчлээ. Тийм шүү дээ. Тэгэхээр бид нар л энэ өөрөөсөө энэ байгаль орчны дэлхийн одоо энэ одоо орчлонгийн зам ёсоо нэгт одоо мэдэхгүй хэм эсрэг хөдлөөд тий. Дээрээс нь өөрийнх нь бие махбодыг мэдэхгүй. Энэ хоёроос ингээд харшилцсан юмыг өөртөө хийгээд юм л дээ. Яг одоо саяны хэлдгээр хүүдэн сэрүүн болоод ирэхэд аль болох илчлэгтэй, тижээлэгтэй, нүнжигтэй мэдэх байдал одоо яг практиктаар юу болж байна гэхээр 12 сар одоо шинэ жилийн улирал эхэлнэ. Тэгээд одоо ихэнх залуу хүүхнүүд маань одоо тэр даашинцанд багтахын тулд, жингээ хасахын тулд хоолоо сойцоож гин, мацаг барьцгааж гин. Ийм одоо хандлагууд их олон жил явдаг. Ерөөсөө явсаарч ирсэн. Тэгээд зун нь болохоор аялал зугаалга болоо нөгөө хөнгөн хоолж явах энэ үе дээрээ хүнд хоол идээд, хорхог боодог идээд, хүнд хоолоо идээд тэгээд хоол босруулах тогтолцоо нойр булчирхан цочмог өрөвсөл гэдэг юмар гүйлдээд эмнэлэг гүйлдэцгээдэг. Тэгэхээр энэ зүйл бол ерөөсөө хүний өөрийн дадалтай шууд холбогдоод байна шүү дээ. Тэгэхээр одоо яг танаас би асуух гэдэг нь хэрвээ одоо яг энэ хүүдэн сэрүүний улиралд энэ хоолоо сойгоод мацаг бариад удаан хугацаанд ингэж явал ямар өвчнөд хурах вэ? Тэгэхээр энд бол одоо нөгөө шимтгижэл дутагдаж эхэлнэ. Шимтгижэл дутагдгаар чинь хүний бие махбодд л тэнцвэр чанараа алдаад эхэлж байгаа. Тэгээ би түрүү хэлсэн хотоодны галын элч багтаа хүн бол өглөө болон хөтөө суугаад ах юм бол улмал галын элч нь багтаа улмал хоол шингэх чадвар чинь багассан. Гэл бод одоо манай энэ өвөл одоо ингээл бүгдээрээ хөтөө суугаад эхлэх юм бол тэр чинь таард хүн байна. Хотоодны галын элч ихтэй хүн бол харин хөтөө ус том болгоор ууж болно. Хотоодны галын элч багтах юм бол бүр их ёсгүй бүлээ усыг эсвэл гаатай, эсвэл жамстай бастай зөгийн балтай ч байт юм. Хотоодон дэмжиж өгөх хэрэгтэй. За өвөл араагайг байт юм гэхэд яг нэг улирлын хөдөл зүгээр хавар бол бүр энийг онцгой анхаарах хэрэгтэй. Хаврын одоо цагаан сарын нэгэн болоод ирвэ гэдэг нэг дуу шиг 2 сар болоод ирэхээр бадгана гэдэг юм чинь нэг улирлын хөдөл зүгээр бид нар нэг хишар бадгана гэдэг чинь бадгана гэдэг юм улирлын хөдөл зүгээр орноосоо босч ирж байгаа. Тэгэхээр дулааны улирал эхлэхээр од ирсхийн нөлөөлөөр өвөл жахан зарцсан
хөдөлгөөн үйл ажиллагаанд муу оролцож байгаа гэж болно л доо тийм ээ. Тэгсэн одоо бадган орноос босоод бадган дамгууд. Тэгэхээр эн чинь бадган гэдэг чинь өөрөө шороо усны мөн чанартай юм ийм. Нөгөө 5 махатар яг тийм. Тэгээд тэр шороо усны мөн чанартай юм чинь галаа их дарж эхэлдэг. Одоо на хавар тийш ингээ галын илч багсаа тодоод шингэх чадвармуудад эхэлдэг чинь галаан дарж эхэлж. Тийм учраас хавар бол тэр галын илч багтай хүмүүс бол одоо уламжлалтаар бол имууж явах хэрэгтэй. Тэр тунгалаг тавч гэдэг юм уу гагийн одоо ганц одоо тантай одоо буцалсан ус зүгийн болтой усан ямц тавстай усан тийм ээ халгайтай ч байдаг юм уу ийм ямар ходоодон жаахан дэмжиж байхгүй бол нөгөө ходоодон дэмжиж байхгүй бол хоол тэжээл чинь бүрэн шимэгдэхгүй. Бүрэн шимэгдэхгүй учраас бас нэг тунгалаг зүг ялгалтаар шим тэжээл баргадаад нөгөө тамир махбат чинь тэнцвэрт байдлаа алдагдаад. Ингээд бид нэр өөртөө өвчин болгочих гэдэг. Энийг нь бол уламжлалт хангахын мэдчихсэн учраас хавар ингэрэ гэдэг юм бол зүгээр тодорхой заагаад өгсөн. Тийм учраас тэрэнд өртөхгүйгээр одоо амьдарч болох нэ, эрүүл сарвалаар байж болох нэ гэдгийг ингээд улирал болгоно. За зум бол баг учраас бол одоо тэн чинь зөвхөн хоол ярьж байгаа учраас яг зум нөгөө сайхан цагаатайгаа илүү идэх хэрэгтэй гэдэг юм уу. За настай хүн бол яахан тослого юм хэрглэж болно. Тослого гэхээр одоо нэг хөөх тос биш. Тэр сүүлний тос. Нөгөө нүнжиг зун чинь шүн боёнхон. Өдөр урт учраас ядарчих гээд байдаг нэг настай хүмүүс. Тэгээ хийвсчих гээд байдаг. Сулдчих гээд. Тэр өдөрч үглээ амрааж явах хэрэгтэй. Тэгээ тэр сүүлний өөх жаахан идчих болно. Тэр хурган цагаан гэж нэг гоё сүүлний хамгийн тэр ахар сүүлэнд байдаг. Аманд ороод урд нь хайлтдаг одоо тэр чинь уурга сүүл шүү дээ. Уурга гэж ярьж байгаа тэр чинь одоо тийм ээ. Хүний одоо Монгол хүмүүс яг уурга гэж хэлсэн дээр бол Монгол хүн илүү оюухантай байгаа нь энэ өөрийнхөө байгалийн хоол ундыг сайхан эзсэнтэй илүү холбоотой байж магадгүй. Одоо хүний бие ерөнхий уургыг бол эрдэнэ шишин биш тэр ургамлын гаралтай юм сайн нөхдөг гэдэг л. Тархины уургыг бол амтны гаралтай юмар нөхгүй болохгүй гэж Японы эрдэмтэд тогтоосон байна. Тэрүүгээр бас Монгол хүний энэ оюухан гайхалтай сайхан байна дэлхийг одоо эзэл тэргүүлж байна гэдгээр навж үзэх юм бол бас тэр цэвэр байгалийн гаралтай Монгол хоол Монгол амтныхаа уургыг эзсэн дээр илүү ч одоо тэр хөгжил нь одоо тэр үр дүн нь явагдсан байхыг одоо үсэг арга байхгүй. Тийм л юм байна. Улирлын хөдөлцөө бол хамгийн чухал. Яг манай ангаахын эхлээд энтгэхт бол халуун бүс өссөн учраас айл өрөөсгөл байсан. Дараа нь төвдийн өндөрлөгт их хүтэн сэрвэнд бас л нэмэгдсэн. Хаалгазрын Монгол дөрвөн улирал орж ирэхээр бүр илүү тэгш чанартай. Илүү их хөнгөрөөтэй баяжсан одоо нэг трансформацид орно гэдэг. Ахин дээд шатанд одоо синтез явагдсан л гэж. Энийг хэрэглэх юмсан л гэж бодчих. Тийм одоо ингээд хүмүүс бас заримдаа учрыг олохгүй тэгсэн мөртлөө нөгөө уламжлаад ирсэн болохоор яриан дээр яваад идэх шл. Хийгээд арах хэрэгтэй. Хий аривдчихлаа гэдэг. Ингээд ном судар юм дээр бол унал дээр бол хий дарахад бол ингээд шүүл буурам тэн дээр бол шимээ арих гэж байдаг л та. Тэгээ би тэн дээрээс нөгөө хүмүүст ингээд гүдэн сэрүүн болоо заримдаа ингээд хий аривдсан үед ийм шинж илэрдэг юм аа. Та багахан хэмжээний цэвэр шимийн одоо архийг жоохон бүлээсгээд шар тос хөвлөөд оройдоо уугаад маш их хөлөрнөө хөлс авахгүйгээр гаргахгүйгээр ингээд хурдан одоо хөнжилтөд ороод сайхан унтаад амарх хэрэгтэй шүү гэд. Ингээд хаяа зөвлөдөг байхгүй. Тэнгүүд манайхан юу гэдэг вөхөр эмч хүн байж яагаад арх зөвлөд ийна гэд. Тэгэхээр би бас танаас асуух гэдэг нь энэ уламжлалт хангахын бас энэ шимийн архийг бас юу гэж авч үзээд ийм эмчилгээний талаас нь юу гэж авч үзээд ийм эдийн ундаа талаас нь бас юу гэж авч үзээд ийм. Яг нь ер нь манай уламжлалт хангахын чинь нэг онцлог сони юм бол нэг 10 эмийн хэлбэр байгаа юм. За тэр эрдэнэ юм гэдэг бол хамгийн одоо нарийн технологитой гэдэгт нь орон тийм ээ. Там ингээл одоо буцалгаж уудаг, далах гээл ингээ хөлгөлж уудаг ч үед үүрэл юм гээл ян байна үнсэн юм гэдэг. Бүр тэрний нэг бүрэлдэхүүн тэр 10 эмийн нэг нь бол архи юм гэж би янд хаасан юм байна. За архийг бол уламжлалт хангах юм болгож хэрэгжилж байна. За тэгэхээр манайхан бол ийм ууж ингээд хэтрүүлээд уучих гэдэг. Тэр нэг үгүй байх гэж бодож байна. Гэхдээ энэ архийг бол янз янзын архи гэж байна. Одоо даавалчгүй шимэнч гэхгүй. Тэр барсын архи гэдэг бүр нөхцгүйд юмданы давчдор тийм үү ясны бурамын тийм ээ ингээд янз бүр зөвгийн болтой харч юм өхрийн харч юмны архич гэдэг юм ингээд тэрийг найруулах технологиуд бол бас байна. За энэ бол анаа эдийн унданы шим тэжээл болсон зүйлүүд. За үүний нэг нь бол мэдээж Монгол сайхан шимээ архи. За Монгол шимээ архиндаа бол хамгийн их хүнд шимтэй гэдгийг нь бол цэвэр Монгол өхрийн архи байвал сайхан гэж үздэг.
За шимээ архийг бол яг янз бүр арц, хорц одоо ингээ арх гэдэг бол ингээ арх нэг 12-оос 16 градус л байгаа. За. Тэгээд архины эрдмийг бас өгүүлсэн байдаг. За архины эрдэм бол хоолыг шингээ, илчийг үүсгэн, хийг дарж нойрыг ирүүлнэ. За омог зоргийг бадраа, яриа хөрөөг сайхан болгоно гэдэг ч юм ингээд архинд бол маш олон эрдэм бай. Тэрний нэг нь өдөр хийг дарах. Тэр хийг дарах гэдэг маань бол хийг бол тэр хөнгөн хөлбөр биелэх чанараар байдаг. Тэгээд шар тос гэдэг маань өөрөө бол хамгийн дэгш чанартай шин шар тос. Одоо энэ шар тосонд бол одоо манай сая нэг Нандирдэн гэдэг доктор энэ шар тосоор доктор хамгаалсан. Тэнд одоо шар тосны зүгээр нэг ингийн эрдэм гэхтэл оюун ухааны хурцдагнаа гэж. Тэр чинь шар тос хэрэглээд байвал зөөнөх хэрэггүй нэг Альцгеймерийн өвчин болохгүй гэсэн агуулга. Тэгээд тэр саяхан илчтэй тэр архинд шар тосыг гэдэг ухаар бүр ингээд тайвширлыг олгодог юм байна. Тэр хийгийг дарддаг юм байна гэдэг юм уу. За ийм бас хөлгөлж өгч болдог шимээ архиар. Одоо хийг дарддаг юмнуудыг илч үүсгэх юмнуудыг бас ингээд архиар баг зэрэг. Одоо нэг бид нар ч одоо хөрс зэрэгэлдэг хятад очихоор нэг өдөрт нь 3 жүнц олон дор тогтоогоод идэх чинь бас л архи бол хариуцах нь л байт. Тийм ээ. Хямралцсныг тэгшдэх нь л байт. Эдээ хондоо шингээх нь л байт. Гүйлгэлтийг зогсох нь л байт ч гэдэг юм ингээд. Тэрэж ингээд маш ингээд дурдаад бачиж. За тэгээд 36 муу юм дундах шүү л тэр болтол нь бид нэр хэрэглэчихэд байгаа нь хамгийн хэцүү. Тэгэхээр архи бол бас л өвлөг сайхан ундааны Монгол архи хадгалж яваад жаахан ханаад хүрсэн юм шиг байвал жаахан бяар цай дараад байвал жаахан оргуудээд байвал жаахан шимээ архи. Гүнийхээ тоног сайхан бүлээтгэд. За бүлээтгэн гэдэг маань 18 20 градус орчим л байгаа баг. Тэгээд нэг ягны тал за нэг 200 г орчим ингээд уучихд бол эмээл гэж ингэж ойлгож болно. Тэгэхээр яг энэ уламжлал эдийн ундааны юмд яригадаад эхлэнгүүт Монгол мах шууд л орж ирэх баг. Тэгээд энэ 21-р зуун чи өөрөө техник технологи хөгжичлээ, юм хөгжлөө. Одоо бэлчээрийн мал аж ахуйн ч өөр боллоо, фермер ягч болоод хувирчлаа. Тэгэхээр би танаас юу гэж асуух гээд бид нар бол уламжлал хангах ухаанд одоо онны мах тийм чанартай, үхрийн мах тийм чанартай гэдэг. Тэгээд дээрэс нь Монгол одоо энэ махнар бол өөрөө эмийн ургамалтай гэл ингээл ярьдаг тийм. Тэгэхээр тэр фермерцэн малын мах, бэлчээрийн малын мах хоёрын ер нь одоо яг энэ хангаах чадалч гэдэг юм уу, эдийн ундаатай холбогдвол шимт байдал нь ер нь ямар болж өөрчлөгддөг вэ? Тэгэхээр Монгол эдийн ундааг байгалийн амьдлаг эдийн ундаа л гэж одоо эрт үеэс ойлгож ирсэн одоо ч тийм байна. Тэгэхээр тэр хоньны мах бол арай хүн чанартай гэдэг юм уу, хийг дарахтаанаас ямааны махыг хийдэг юм бол сэрүүн чанартай, тэр нөгөө хийг үүсгэх магадaltaй ч гэдэг юм уу, бүр жирэмсэн хүнд ямааны мах хийдэг юм бол одоо хүүхд нөвчин тусах магадaltaй айч гэдэг ингээд тэр өсгүй эдийн ундааны жинхэнэ төвч гэдэг номнуудаар бол ингээд бичээд байгаа. За сарлагын мах бас сэрүүн чанартай гэдэг, Монгол өхрийн мах сайхан тэгш чанартай айч гэдэг юм уу. Тэгэхээр тэр мах болгоны чинь ингээд бас хэлсэн байгаа. Ерөнхий хамт эрдэм чадал үйлдэл юм. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол яг тэр орчин үеийн одоо энэ их олон фермерцийн одоо нэг олон одоо юу л явж байгаа л да. Эрлизжүүлт одоо тэр юу гэдэг сүүний махны чиглэлээр. За Монгол хүний хувьд бол би зүгээр тэрийг одоо буруу гэж юм ердөө биш. Тэр бол одоо тэр бизнесийн чиглэлээр юм байна уу, одоо юугаар юм байна, тэр бол хөгжиж явах хэрэгтэй. Сүүл шимэн нарийн байх хэрэгтэй. Гэхдээ би зүгээр орон нутгийн одоо шилмэл омог гэж байсан. За Монгол хүн чинь өөрөө унсан газар уусны бүтээгдэхүүн нөгөө байгалийн гэдэг. Тэгэхээр тухайн газрынхаа сайхан тэр байгалийн одоо бэлчээртэй байгаа. Тэр Монгол малын махны чинь нэг амьдлаг чанар нь одоо хөлтөл бэлчээрийн 120 ургамал иддэг гэдэг үл үүдээ ямаатай хамгийн эмийн чанартай ямын түүж иддэг гэл нөгөө хавруул гөрөөс ямааны цус хоёр адилхан одоо яргуу идэл гэдэг юм уу ингээл. Тэгэхээр би байгалийн чанартай тэр сайхан бэлчээрийн малыг тухайн орон нутгийн мал сүү цагаан идэ юу вэ тэр одоо арьс хөрсийн бүрэн ашиглаж хэрэглээсэй л гэж ингэж бодож байна. Тэгэд энэ малын махтайгаа холбоод би зүгээр хангаа хүн байлаа гэхэд дандаа говийн малын мах гэдэг бол надад гурцтна. За дийлэхгүй дээ. Бас ингээд бүслүүрээр энэ тэр байгалийн гэдэг агуулгаар тийм ээ. Би говийн хүн байж дандаа хангаа одоо нэг махабад идэх бол бас шимт хижээл дутагдана. Тийм ээ. Тэгэхээр хүн хаана одоо өссөн төрсөн байдгийг тийм ээ. Би Улаанбаатарын олон хүн яах вэ гэхэд энэ хангаа зүгээр л мах бодож явах хэрэгтэй тийм ээ. Гэсэн л ойлголт байна.
Тэгэхээр тэр хүн хаанхын хүн бэ гэдгээс хамаарат энэ малын махны чинь амьдлаг чанар, тэр модын сүүцгээ эдний чинь амьдлаг чанар ингэж нөлөөлөд дандаа тэр эрлий зүүж ус малын мах идэдэг бол чинь бас цаана шимт хичээлийн асуудал байна. Дотор бүтцийн асуудал маш хэцүү. Одоо манайд бол яг өөх тос гэж ярьж байдаг тийм ээ. Өөх тос гэх чинь л тэр тосон чинь тэр омега хайнсан ханаагүй тусны хүчил яг стандартаараа байдаг гэж ингэж үз. Дандаа бордцсон одоо тэжээцэн малын маханд нөгөө холестерин одоо тэр нөгөө багнахтартай липопротеин тэд нар чинь хамгийн ихээр байх магадaltaй байж болох юм шүү дээ. Тийм байна. Тэгээ бас их сонирхолтой яг та нөгөө говийн мах, хангаа мах гэдэг одоо Европт бол жишээл эдэн ондоч бас их ингээд олон жилээс яваад ирсэн бас их гой төгсөрсөн. Дээрээс нь тэр гарал үүслийг их яадаг юм л. За жишээлбэл дарсан дээр би анзаарч байсан юм бол нөгөө нэвтрүүлгүүд хийгээ явж ирсэн. Тэгээ явж байгаа дарс бяцлаг хоёрын талаар бас их яригдчихсэн Европын соёлууд дээр. Тэнгүүд за жишээлбэл манай дээр ингээд одоо орж ирэхэд бордоо дарс гэл тэнгүүд ихэндээ тэр нь одоо дарсны төрөл юм байна гэж би өхөндөө ойлгодог юм. Тэгсэн чинь тэр бордоо гэдэг нь тэр нутгийг л хэлдэг юм л шүү. Одоо манайхаар бол айргаар бол булганы сайхан гэдэг шиг тий гэдэг шиг тэр бордоо нутгийнх гэдэг нэг байж ах юм. Бургуун гэхээр тэр бургуун нутгийн нэрлэлт явдаг юм байна. За тэнгүүд эхлээд газар орных нэр за тэгээ цаашаага сорт нь за бүр ингээд төрөл мөрлөн за тэгээ дээрэс нь ямар малчных гэдэг шиг ямар одоо чтав буюу тэр цамх гэдэг газар хийж байгаа ингээд. Тэгэхээр нөгөө хүн за би тэр бордоо нутгийн дарсыг тийм ус үзмийн сортын тийм эдийн ундаа надад зохицдог гэх юм бол өөрөө тэрийг сонгоо авчих юм шүү дээ. Яг тэрнтэй адилхан махан дээр хэрвээ би одоо говийн мах идэх одоо би моход зохилтойч гэдэг юм уу те. За одоо яг энэ эмийн чанараар чинь бас нөгөө эр хонь, эм хонь гэл ингээд заримдаа явдаг шүү дээ. Тэр утгаарных бол энэ эдийн ундааны бидний гарал үүслийг их сайжруулж өгмөр санагдлаа. Одоо бид нар махны зах дээр очиод явхад аль нутгийнхыг мэдэхгүй л авч байгаа. Тэ тэгэл тэр юмнууд бол мэдээлэл. Тэгэхээр бид нар энэ бас юмуудыг нэгэн л орчин цагт юм хөгжиж байгаа бол энэ зүйлүүдийг бид нар бас давхар авч явах нь чухал юм байна л гэсэн надаас үр сая тийм санаа буула. Тэгэлгүй яг тэр гарал үүсэл тэр нутгийнхаа хонь эдээ цагааны нэр хүндийг тэр одоо борлуулагч нар тэр хүмүүс бол 100% хариуцах хэрэгтэй. Одоо бол бас бэлчээрийн малаас нь одоо баг хотноос нь малын одоо зөв үед нь авч идэх юм бол илүү чухал юм шиг санагдаад. Одоо ч хадгалалт тээвэрлж юу байна одоо тэгэл тэр тархлуулах хүний нүдэн зүг харагдах тариамаараа хийчлээ гэсэн янз бүрийн хардаж болох үсгүүд гарч байгаа учраас бас л одоо нэг хардах сэжвэр төрөл нөгөө хардталт юунаас үсгүүл хулигтал тудлаа ярилтаас үүсдэг гэдэг шиг одоо тиймэрхүү. Тэгэхээр бид нар байгалийн сайхан тэр малчч одоо жинхэнэ нэр төрөө бодож байгаа тийм ээ. Тэр сайхан малын махыг давж. Манай малын мах бол зүгээр ангийн мах л гэсэн. Гэж хосгүй мах. Яг. Сайхан мэдээлэл өглөө. Тэгэхээр та сая төглөөс чинь ер нь бол эдийн ундаа бол нэг талаасаа хүнийг эрүүл болгох, нөгөө талаасаа одоо эмэгтэй үедэн ч гэсэн бас илааршуулахад бас их чухал нөлөөтэй. Одоо би асуух гэдэг зүйл бол жирэмсний үеийн одоо эдийн унд ямар байх хэвтэй юм бэ гэдэг талаас нь бас сонирхъя гэж байна. Ягаад гэвэл жирэмсэл гэдэг бол эрүүл процессоос эрүүл одоо явж байгаа хүн төрж байгаа эрүүл процесс. Тэгэхээр энэ үед бол нэг өвчлөл үүсчих гээд идэг тийм. Тэгэхээр одоо яг залуу эмэгтэйчүүд маань ер нь яг энэ одоо нөхөн орчмын насны эмэгтэйчүүд ер нь залуу гэр бүлүүд энэ жирэмсэн үе дээр эдийн ундаан дээр юун дээр анхаарах нь одоо яг энэ уламжлалт аваханд зааж өгсөн байдаг. Яг уламжлалт аваханд тэр бас их төлөвлөлттэй жирэмсэлт гэдгийг одоо уламжлалт авах их одоо яста хэрэгжүүлж яж үдээ ялангуяа тэр хаад ихсэн хүрээнд энэ их баримталтай байсан бол удаа гэсэн бодол байдгийг би тэр талаар бас нэг судалсан хүн биш. Ялангуяа тэр нэг од эрхс 6-ын хөдөлгөөнтэй холбоо. За ийм насны хүн бол тэдэн сарын одоо тэм жилийн тэдний үлрэлтч гэдэг юм. Бүр нэг ийм хоёр одоо тэм жилдээ хоёр эмэгтэй бол гэр бүлийн хоёр бол гэдгийг илүү их зааж өгсөн байдаг. Тэр үед нь хамгаалан тайван байлгадаг. За тэр шимтэй сайхан шөлөн хоолнууд бол хамгийн сайхан одоо ясны шөл тэр одоо махны шөл ялангуяа махны шөл энэ нэг зөөхий эдэм өрөм мэднэр чин тэр нөгөө эрбэлгийс эмбэлгийс чөмөг байна. Эднэр чин тэрний одоо нөгөө хөгжил нас бай гүйцэх тийм ээ илүү сайхан одоо хурц хөдөлгөөн сайтай болдог ч юм уу. Нөгөө эмбэлгийнхээс рүү нэвтэрж орох чадварын ийм сайхан хоол унд чинь бол илүү их
бурам гэдэг юм уу одоо ийм юмнуудыг их хэрэгэлдэг. За би хэдий жирэмслэх вэ гэхч одоо тэрнээс нэг 14 хоногийн өмнө ч юм уу ингэж хоёр тал уулаан биеийн бэлддэг. Ийм байсан юм билээ. За. Яг манай уламжлалтын сургууль тайлбар том зохиолууд бол тийм мах ийм одоо бодаа гэдэг юм уу тэр ийм цагаан дэ гэж илүү ярьдаг. Тэрнээс жорын рецепт байхгүй. Аа. Энэ жорын рецептийг хамгийн сайн бичсэн ном бол одоо миний мэдж байгаагаар бол манай Ховлын хааны ордны одоо тэр эдийн ундаа хариуцсан төшмөл хөсгүй гэж юм байна. Тэр 1330 онд эдийн ундааны жинхэнэ товчгддаг гайхалтай намайг бичсэн. Одоо яг тав тэрийн урд байж чинь таны бас гаргасан цуврал бүтээлүүдийн одоо бас нэг шимэн байна та тий. Энэ бол гайхалтай ном. Энд бол яг хөө тэр Өвөр Монголд бол 2-3 удаа тэр хөхлөө гэдэг хүн орчуулсан. Тэгээ би нэг магистр яг Өвөр Монголоос ирсэн одоо гэл их сайтай Шанхайд байсан. Тэр хүнээр магистр хоёулаа доктор гэдэг 5 жил ингэж оролдож. Их олон талаас нь үтсэн. За тэр болгоны ярь бол бас хэцүү. Тэгэд энэ эдийн ундааны жинхэнэ товчвол гайхалтай ном уу одоо ингээл юунуудын гихтэл ингээ зургнуудын тэр нөгөө ургамал мургамлын зургийг, амтнуудын зургийг ингээ бүгдийг 220 гаруй ингээ ургамал юунууд орсон. Тэгэд энэ эдийн ундааны жинхэнэ товчдоор их сайн зааж гисэн. За жирэмсэн хүн одоо ямар эдийн ундаа хэрэглэхгүй байх вэ гэдгийг одоо за туулай мах битээ хэрэг за туулай мах иддэг гэж ямааны мах битээ хэрэглэх хүүхэд их байнг гэж байгаа шүү дээ. Хүүхэд одоо өвчтөй болох магадaltaй ч гэдэг юм уу. Хатсан загсыг одоо өндөгтэй хольж идэх юм бол хүүхэд шар усны өвчтөд одоо арьс марсан дээгүүрний мөрдөд гарчлын гаралтай гэж одоо хэлэх иммун аллергиц гэдэг одоо юм өвчнөтэй бол за хөнгөчг төхөөж ирэхээр ижиглуулсан юм ах битээ одоо хөнгөчг хугацаа чинь хурцсан гэдэг ч юм уу. За зарим нь бүр одоо лаг мэлхийн мах ивэт за тэр үед бол янз бүрийн мэдчихээс хааны ордон. За бас л одоо хөөх төрхтэй удан ч гэдэг юм ингээд их бүр нэлээд нарийн заагаад өгсөн. За тэр хөхүүл их бол одоо бас л эдийн ундаад их халуун их эдийн ундаа битэж хэрэгжилчээд одоо хүүхдийн битийг хүүл гэдэг өлөө үедээ хит затгалан үедээ одоо хүүхдийн битийг хүүл гэдэг юм. За тэгээ дараа нь их ууралсан үедээ гомцсон үедээ хүүхдийн битийг хүүлч гэдэг юм. Ингээд тэр эдийн ундаатай юмнуудыг баш нарийн их бас ингээд зааж өгсөн өрөөм бол. Тэгээд энэ номонд орвол хамгийн гол нь эдийн ундааны жорууд байна. Тэр ердийн үед хэрэглэдэг ингээд гайхамшигт нандин эдийн ундаа 94 эдийн ундааны рецепт байж байна. Нэг хэсэг нь бол яг өвчлсөн үед таам талах эмийн чанартай хэрэглэх 136 зүйл эдийн ундаа байгаа. За тэгээ энэ дунд бол өвчнөөс өрчсөн сэргийлэх юмнууд нь байгаа юм тийм ээ. Ийм өвчин байвал яаж идэгдгүү гэдэг жоруудыг зааснараа энэ ном бол ингээд бодоод дотор ингээд аян бод нэг сайхан одоо том ресторан байгуулчаад тааны ордны эдийн ундаа гэдэг мөнгө төгрөг болоод байж болно. Нэг одоо энэ эдийн ундаа 4 үлэр мөлөрлөгээр хувь хүнийхээ өөрийн онцлог төхөөрөлд өвчнөөс өрчин сэргийлж болно. Нэг хэсэг эдийн ундааг нь орчин үеийн ангаахын одоо эдийн ундаа хариуцсан мэрэгчлэлтэнгүй судлаад эмчилгээний хоол юм ярь. Тийм ээ энэ дунд чи одоо бид нэр нэлээд одоо энэ хоолны нэг 160 гаруй одоо юу гая ургамал байгаа хоолнд ордог. Тэрийг бид нэр 138-ийн бол гятаар нь ханзаар нь орчин үетэй монгол нэртэй төвөд нэртэй ингээд дүүлгээд эн чинь одоо орчин үед олоод ирэхэд бэлэн л байш үү те энэ хөрч зэрэгэлдээ орнуудад энэ. Тийм эдийн ундааны чиглэлийн нарийн жорлсон эдийн ундааг тийм ээ тэр технологи рецептийн маш сайхан эдийн ундааны ном бол энэ. Тэгээд Азад орнохынд бол маш их яаж яасан юм бэ лээ. Дээдлэгж хүндэлж эдийн ундааны одоо эмчилгээний хоолны чиглэлийг одоо хосгүй бүтээлээд гэж. Бүр Хятад, Тайланд, Солонгос тэр бүр Японд хүртэл эмнэлгийн сургачиг болгож одоо хэрэгжилж ийсэн юм байт юм ээ. Харин тийм энэ гайхалтай. Тэгээд би бас энэ дээр харж байгаад нэг практик төр нэг надад анзаарчихсан нэг зүйл. Нөгөө харшлах эдийн ундаан дээр сүг жимстэй битгий хольж хэрэглээ гэд ингээ орцсон мэс энэ одоо эдийн ундааны төвч дээр. Тэгээд ингээ бодсон чи одоо орчин цагт үйлдвэрүүд маань сүүгээ мэдээж хүүхд одоо сайн сүү уух хэрэгтэй байна. Энэ маш чухал байна. Тэ хүүхдийн одоо өсөлт хөгжилтөнд их чухал байна. Сүү уулах хэрэгтэй байна. Тэгвэл нөгөө хүүхдийг одоо уулахын тулд жимстэй сүүгээд гаргачих. Ингээд тэгэхээр одоо орчин цагтаа бол яг нэг юм үйлдвэрлэлд нэгээд жимстэй сүүгээд гаргачаад байдаг. Энэ судар ном энэ одоо уламжлалт энэ юмнууд дээр гэсэн чи харшлын шүүгээд
ингээ бас орцсон байдгийг. Тэгэхээр яг тэр бол орчин энэ Джеймс гэдэг бол бас ерөнхий нэр юм. Ямар жимсийг цүтээ хольж ууж болохгүй байж гэдэг юм уу. Тэр загсны юм чацаргантай арх битээ ууч гэдэг юм уу, тархтай арх битээ уу гэдэг ч юм уу. Тэр бас ингээд тодорхой бүр заасан юмнууд бол их байдаг. Тэгэхээр яг тэр нийлэм чанар гэж байна мэдээж одоо би хүнсний хөмбөчтөгтэй нийлэм чанарыг үзээл харшлахгүй хоордлох одоо эдэн ундаа чинь 3 юм одоо өвчин үүсгэж хэтэрч нэг өвчин үүсгэж байгаа. Нэг нь бол дутаж нэг өвчин үүсгэж байгаа. Нэг нь хоорондоо хямралдаад тухайн хүнтэйг хямралдаж өвчин үүсгдэг нэг. Тэгэхээр тэр хямрахгүй нөхцөл болцоог тэр нийлэм чанарыг үзчихэл тэр одоо орчин үеийн хүмүүс одоо судлаачид одоо тэр чинь нэлээд сайн судалж байгаа үйлдвэрлэл нэвтрүүлдэг байлгүй дээ гэж бодож байна. Сонирхолтой юмнууд. Тэгээ би бас танаас асуух гэдэг түрүүн тунгалаг цөвийн боловсролт гэдэг. Тэгээ ер нь бол одоо бид нэр ард иргэд бол дархлаагаа дэмжээ гэдэг их тренд болж ш. Дархлаа гэдэг ер нь чухал юм байна гэдэг. Энийг одоо улам санаа ухаан дээр дүүхээр бол биеийн тамир гэж би бас ойлгоод байдгийг. Тэгэхээр ч нөгөө тэр эдэн тунгалаг цөвийн боловсролт бол цаад утгаараа шууд бидний дархлаатай шууд холбогдох юм байна гэж боддог. Тэгэхээр энэ тунгалаг цөвийн боловсролт гэж юуг хэлээд энэ тэрний дунд нэг чүмэг гэл гарч ирж шин бид нэр энэ өстой чүмхтэй ирш шүү гэл нэг ам ярианд хүртэл орцсон л яваад идэг. Тэр цаагаараа их тэр тамирч сайтай хүнийг бас хэлээд байгаа юм болов гэсэн надаас санаа бодгийн. Тэгэхээр та энэ тунгалаг цөвийн боловсролт гэдгийг бас одоо бас арт хэрэгт тайлбарлаж өгөөч. Тий. Эдэн ундаа шимтэж илээ авдаг. Тэнхэн байгалийн энерги, год хэрэгсэн энерги, газрын энергээр л ингээл одоо дутсан бүх юм нөхөж авч байгаа юм л да. Тэгээд тэр эдэн ундаатай холбоотой бол тунгар цувын боловсрол гэдэг чинь өөрөө ч яриад байгаа тэр бас чөмг мөнгөтэй чинь их холбоотой. Уламжлалтын онол ёсоор бол өөрийнх нь онол ёсоор бол өнөөдөр би нэг сайхан шөл уулаа гэхэд маргааш эдэний тунгалаг гэдэг юм болж байгаа хэвээр. Тэр эдэний тунгалаг гэдэг юм дунд шим тэжээл болгоны тэр нэг төрөний ганч цуг хий тунгалаг цоо хоёрт ялгаж өгдөө. Өөрөөр хэлбэл тэр тунгалаг дотор маш одоо хүнд хэрэгтэй шим тэжээл хүний нөхөн төлжилтийг хангах энергийн алдагдагч нөх юмнууд тэр тунгалаг гэдэгтэй. Цөв гэдэг нь одоо цаашаа уруу арилгач хий гэдэг юмд хүлээлгэж байна. Баашээ сүтгэн шингэн ялгацсан болоод гарч явах хэвээр. Бүр хэрэггүй гин гэсэн юм бол. Тэгээд өнөөдөр эцэг холбоонд дараагийн оногтой тунгалаг гэж юм болоо. Тэгээд тунгалаг нь илгэнд очоод цус гэдэг юм үүсгэх ёстой. Цусны зөвөн зөс байх ёстой. Тэгээд цус нь цаашаа мах болно, мах нь өөх болно, өөх нь яс болно, яс нь чөмөг болно, чөмгнөөс нь тусал гэж. Одоо нэг эр бэлгийн эм бэлгийн эсвэл чинь эндээс үүснэ гэж. Өөрөөр хэлбэл одоо өнөөдрийн эцэг холбоонд 7 хоногийн дараа юм сайхан шимтгижэл болно. Тэр тусал нь цаашдаа яг үгүй өнгөжий гэдэг юм бол. Тэр цог сүлд одоо хүний нүүр царай нүдэндээ ангалтай одоо нүүрэндээ цогтой ийм байхыг чинь тамир güç сайтай байх одоо сэргэлэн юм байх эрүүлэнх байх арга үдэгдэгш байх юм чинь тэр өнгөжий ер нь ямар өнгөжий ямар тэр хоолнд яаж шингэж өгдгийг өнгөжий хариуцж. За нэг би ингээ сүлдээ нүүр царай одоо ингээд ирэх юм бол тэр өнгөжий тунгалаг цэв ялгаралт муу байна гэсэн. Тэгэхээр энэ хооронд урваа орчихгүй байх хэрэгтэй. Дунд нь одоо хуурсаа хайрсан мэдээл нэг үл их ус суугаал нэг үл үлэн зэлмүү юугаал нэг уул нэг харих уугаал ингэж байх хэвгүй. Эн чинь ингээд тэгш явах юм бол зөв ялгарх юм бол тэр өнгөжий гэдэг. Өнгөжий гэдэг юм цаашдаа бараг нөгөө бид нар яриад байгаа. Хиймэр гэдэг ямар хөө шилждэг. Хүнд одоо хамгийн сайн байх хэрэгтэй юм чинь хиймрээ гэж ингэж ойлгож байна. За нөгөө талаар тэр тусал сайн байна гэдэг чинь нэрчүүдийн жаалга таймер танкэ гэдэг ингээд зөнд эмэгтэйчүүдийн одоо сарын хэр чин дэгш байх тийм ээ одоо өндгийс ялгарл сайн байх одоо тэр нас нь хүрсэн байх гэдэг ингээд ийм юм тэр тусал гэдэг чинь эмэгтэй хүндүүд одоо хүүхдийн хүлж өгөл сүүн одоо сайн байх ёстой ч гэдэг юм уу тийм ээ энэ бүх юм руу ингээд уламжлалтын өөрийн онол арга зүйгээр бол өнөөдрийн хэд 7 хоногийн дараа юм болно шүү. Гэхдээ өдөр болгоно л тэр чинь ингээд тэнцвэртэй дасралтгүй жигэд ингэж хөндлөж явах хэрэгтэй. Тэгээ энийг нь бол тэр тунгалаг цэвийн ялгарлтын онол гэж их том юм бэ. Тэгээд тэр цус яах юм одоо шар ус гэж юу байдیں гэдэг ч юм уу. Тэгээ энүүгээр хүний гэдэг юм даа чинь тэгш байна. Өөрөөр хэлбэл эдийн ундааны сая тунгалаг цэвийн ялгарлтын алдагдлаар бол хотоод муу бол хотоодон тэр үед нь хорлж ивэл муудаал эхэлж байгаа. За тэр түрүүн өөрөө цус мөсийг нэлээ ярьсан тийм ээ. Тэр зүсний чинь
хүний гал нэг шингэх шар гэдэг нэг уламжлалт хангай хүний он дэсээр хоол бус сургахад урдах. За хотоодон дор бол тэр ялцлагч бадганы ялцлнаа эс шингийн оронд ихтэй нэг баг зэргийн боловсруулалт хийгээ цааш нь явуулна л гэсэн аг бол. Нөгөө гал шингэх шар гэж юм байх хэвээр. Тэр шингэх шарыг бол гал гэдэг. Хоол ундыг бол одоо хайлуулна л гэсэн. Тэгэхээр энэ бол энэ эс шингийн болон шингийн орны завсар гэдэг. Энэ 12 хуруу гэдэгтэй л гэж би одоо төвлөж ойлгох. Дээрээс спинктер одоо гэдэг юмар орч үед цөс орж ирнэ. Хажуугаас нойр улчрах ферментүүд орж ирнэ. Хоёулаа нэг юугаар. Тэгээд цөс нойр хоёр биендээ нөлөөлөд идэх чинь эндээс ус хамааралтай. Энийг бол гал. Үнэхээр тэр цөс чинь хайлуулдаг л гэдэг байхгүй. Наад юу ч ингээд. Тэгэл цаашаа нөгөө тэр үед хорл бас л тэрийг хорлох хэдэн юм даа байх юм бол тэн тунгалаг цэв ялгарч чинь жигэд ус болоо. Тэгэл цаашаа нэг гал тэнцээгүй хий гэсэн. Тэр муу бах юм бол дээрээс сайхан боловсроод ирсэн юм бас л муу ялгаал. Тэгэхээр энэ уламжлалын хүний тунгалаг цэв ялгарлтын онол бол их алсын хэти юмыг одоо мөрөөдөх биш ойлгож сэтгэлгээгээ хөгжүүлэхэд их чухал. За их одоо чухал одоо онл юм аа л гэж ойлгох хэрэгтэй. Хүний тамираар нь уламжлал бас ингийн. Уламжлалч нь их энгийн мөртлөө ингээд нэг сайхан оновчтой байдаг. Хүний тамираар нь бол тамир гэдэг нь саяны тунгалаг цэв ялгаралт хэр зэрэг байна. За тамир гэдэг бас нөгөө талаар хүч тамир одоо ийм хэлж болно. Ердийн тамиртай хүмүүс. Та бид нар юм одоо тийм ээ. Энэ ердийн тамиртай хүнээс өвчин туслаач 7 хоног энэ дараа нь бол гамсах ёстой шүү гэдэг юм дотор. Улирлын тамиртай хүн гэж байна. За нэг улирал эхлэхээр бие новоо сэргэлэн байдаг. За ингээд хавруулаад ирэхээр бие нөвдөөл ингээд юм тариагаад идэх юм. Улирлын тамиртай хүн бол 14 хоног эдийн ундаа нэг гимиг сахижээж дэшээ өндийнхэн шүү гэж. Тэтгэлгийн тамиртай хүн гэж. Баян нэг сүлжээний юм уу бие нөвдөөл өглөө гайгүй явж яснаа ороо гэтчихдэг юм ороо гайгүй явж яснаа өглөө нараа дээрч байт юм ороо нэг бие нөвдөөл энийг 21 хоног ийм юм. За тэгээд уламжлалтын онлосоор эдийн ундааны тэр өвчнөөс урьдчилан сэргийлэм дэгш байх юмыг нөгөө улирлын хөдөлцүүгээд ярьсан шүү дээ тийм ээ. Нэг улирлын одоо зуны улирал дуусах сүүлийн 7 хоногоос намрын ихний 7 хоног энэ 14 хоногт эдийн ундаага маш сайн тохируулаад гэж байна. Тэр улирлын хөдөлцүүгээр буруу яах юм бол од өргөсийн хөлөнтэйг нийлээ хямрал үүсч гэдэг. Тэгэхээр сайхан тэгшоолнуудыг нэг хамтлагч гэдэг юм үүлэн зэлмэн байх ч гэдэг юм нэг бол дам махч гэдэг юм биш ээ. Сайхан тэгш чанартай хоол чинь шүлэн хоол байна. Тэг ийм сайхан тэгш чанартай хоол хэд улирлын анхаар нөгөө дөрлөө шилжих юм уюудад бол 14 хоног хоол байх анхаарч явах хэрэгтэй юм байд юм байна лээ гэж. Одоо тэгээд энийг бид нар бас бие махбодгүй амьдралын дадал заншил хөвшил болгочих юм бол мөн сайхан юм даа л гэсэн бодлоо байна. Та бол сая чухал юм хэлж та цаг улирлын юмнууд яриад. Тэр энэ уламжлалт хангай ухаан бол өөрөө буддингийн ухаан их 5 ухааны нэгдээ орж явдаг. За яг уламжлалт хангай ухаан бол ах トゥ хоёр шиг одоо зэрэгцэн орших хэвээр зүйл нь бол 6 ухаан гэж үздэг. Тэгээ 6 ухаан бол баг 5 ухаанд ороо явдаг. Тэгэхээр яг энэ уламжлалт хангай ухаан чинь зөвхөн энэ бодгойлын хүний энэ югахаас гадна энэ нөгөө савшийн ертөнц тэгээ од гаргсан хэрэгшээлд энэ хүн чинь бодгойл чинь бас яаж зөгцсөн байх юм бэ гэдгийг бас одоо зааж үздэг. Тэгэхээр яг та энэ уламжлалт хангай ухааныг 6 талаас нь бас ер нь одоо юу гэж авч үздэг вэ? Заримдаа ингээд нэг тэр жилд бол энэ хүн өвдөх нэг юм хандлагатай ч гэдэг юм уу тий бас тиймэрхэн бас болоод эхэлж байгаа бох тий энэ махбодтойгооч бас холбогдох байх. Тий. 6 гэдэг бол бас гайхамшигтай шинжлэх ухаан л гэж би бодож байна. Уламжлалт хангай ухаан 6-2-ыг бол тусад нь ойлгох арга байхгүй. Өстө өөрөө чи хэлдгэр төрс ах トゥ хоёр л юм байлээ. Тэр 6 бол илүү бас хүн чинь нэг хэмнэл мөчлөг хоёрын дунд л амьдарч юм. Өдөрч гсэн олон хэмнэлтэй тийм ээ. Одоо Улаанбаатарын хэмнэл дуу чимээний хэмнэлч гэдэг юм уу байгалийн хэмнэлээ өдөө гарах юм бол ингээд хэмнэлүүд нь эерэг сөргөнөлөл. Энэ олон хэмнэл хэлбэлцэл мөчлгүүд дунд хүний бие махбод чинь тэр нэг биоритм нь өксөж уруудж яадаг, унж яадаг, босч яадаг юм байна. Тэрийг бас 6 энэ уламжлалт хангай ухааны ерөөсө тэр од эргэсийн хөдөлгөөн дөрвөлрлийн хөдөлцөөхөр л 6-аар орохоос арга байхгүй. Одоо хүний судас барих чинь одоо нэг амьсгалд 5 удаа л угшна гэдэг чинь 6 цаг тооны одоо нэг хэмжээсүүд ингээл уламжлалтаар бол ингээл. Тэгэхээр уламжлалт хангай 6-2 бол нэг л одоо цоосны хоёр тал шиг л одоо ингэж хэрэгжиж явах хэрэгтэй юм.
Тэгэхээр зурхай бол дотор их олон янз бүрийн юм шиг байлээ л да. Амьдын зурхай, тэр өрийн зурхай, үгүй гэрлэгчдийн зурхай ч гэдэг юм уу, хөсдийн зурхай ч гэдэг юм уу, өвчний зурхай ч гэдэг юм. Дотор нь бас тэр чиглэлийн одоо мэддэг чаддаг хүмүүс үл их нарийн юм ярьдаг. За бид нар бол яг тэр цагуулрын хөдөл зүйчин зурхай нэг л асуудал. Тэгэхээр нөгөө мөчлөгний асуудал энэ жил та яах юм бэ? Энэ жил таны нөгөө хиймэр гэж уруу байх магадлал энэ мөчлөг дээр их байна шүү. Эсвэл та энэ жил тэр бөөрчн өвдөх магадлал их байна шүү. Эндээ анхаараа гэдгийг л бас л тэр олон жил одоо хөгжиж ирсэн уламжлал хангахын би чинь өөрийнхөө онлоргоцоо хөвдүүлэх төгс гэж боддоо шүү дээ. Унших тусам үнэхээр төгс байсан юм байна гэсэн бодол төрөөд байдаг. Би нэг юм уншсан хүн биш. Өөрийнхөө хэмжээний жоох юм ингээд харахаар төгс чанартай. Тэгэхээр нөгөө зурхай чинь бас л төгс чанартай бас л урьдчилан сэргийлэх хангах. Нэг талаар. Тийм биш. Тэр зурхайн заагаад хангах нь хэрэгжүүлэх ёстой. Тооцоолоод шүү. Тооцоолоод ингээд бодоо та бол ийм л биоритмтэй ийм насандаа хүн гэдэг шүү. Тэгээд тэр олон жилийн давтамдаар чинь зураад байгаад одрогсын нөлөөтэй. За ийм одоо ойрт жирдээ өвөл гэдэг юм уу, одоо үжин гэланч гэдэг юм уу. За инхээр эн чинь гэж хүний махад нөлөөлдөг гэдгийг гайхамшигтай зураад танд бас л урчин сэргийл гаргахыг чинь, хоолундаа тааруулах гаргахыг чинь яг насан чинь тохируулаад тэр мөчлөг чинь тохируулаад таны гартаар жил бүрээр ингээд тооцоод өгчөж байна гэж ингэж ойлгож байна. За нөгөө талаар яг өвчний зурхай гэдэг нь нэтгэвэрх ямар өдөр өвдөв вэрв гэдгээр их нарийн юм байна гэж ингэж ойлгогдсон. За тэгээд тэр бас зурхай нэг би одоо тэрийг сайн мэдгүй. Тэгтээ манай ард түмэн илүү анхаарч мэдчих ястан. Зурхай нэг зурлагын нэг том чиглэл тэр ад донг нүдэн үзэгддэггүй. Нөгөө савдаг шивдэг одоо тэр усын хоролтой усын зурхай гэж их гайхалтай юм байдсан байна гэж би бод. Хүн баярлалын бүтээх бол ус гэдэг чинь баярлалын л бүтээх. Тэгэхээр бас л байглаас нь тэр усын зурхайгаас хүнийг салгаад одооны орчин үеийн одоо юм угаад идэгдгүү тан угаа танигддаггүй шинжилгээ хийгээд зүгээр гараад байдаг. Энэ өвчнүүд чинь тэр од ирсэн болон тэр усын аддангийн одоо гэмтэл холбоотой. За энэ бол бидний эдийн ундаанаас арай өөр юм. Энийг бас манай том сэдв болох баг. Энийг бол мэддэг чаддаг хүмүүс сайхан яриасаа. Тэгэхдээ ийм нэг юм байдгийг шүү гэдэг манай ард түмэн бас их санат сэрээсэй л гэж би тэгжил хэлж. Тэгэхээр бидний энэ одоо уламжилж ирсэн зүйлүүд одоо энэ орчин цагт том нээлтүүл болж байгаа юм шиг надад санагддгийг. Санагдаад байх ч яхаа батлагдчихж байгаа юм. Тэрийг одоо жишээлбэл энгийн жишээ хэлэхэд та сая хэллээ шүү дээ. Уламж санаагаа хүн бол өөрөө энэ хэмнэлийн юмд бол маш их ингэж одоо тусгагдсан байдгаа гэдэг. 2017 онд Америкийн эрдэмтэн Майкл Росс Баш гэж эрдэмтэн шиг санагдчихээн. Нөгөө хүний дотоод энэ био хэмнэлийг судлаад тэгээд эн чинь яг энэ цаана тэр био хэмнэлийг зохицуулж идэг ген байна. Энэ од гарагс одоо нар сарны нэртэй чинь хүний био хэмнэл ингээ өрнөд нь шүү дээ. Энийг зохицуулдаг генийг нээгээд одоо Нобелийн шагнал авч ирсэн. Тэрний өмнөх нь 13 оных байна. Хятадын одоо яг энэ одоо хятадын уламжлалын ухааны бас судлаач Нобелийн шагнал авч ирсэн. Тэр нь болохоор энэ одоо дэлхийн нийтэд маш их олон хүнийг одоо амийг авч чаддаг халуун хумхаа гэж өвчний одоо эмчилгээний гол жоор нь бол тэр уламжлалт хятадын уламжлалын ухааных нь ургамал ерөөсө гол юм гэсэн. Тэрийгээ судалж агаад одоо шинжлэх ухаан тэрийг батлаад Нобель авчихсан. Тэгэхээр бид хоёрын саяны яриад байгаа зүйлүүд бол шинжлэх ухаан одоо араас нь л судлаад араас нь хөөгөөл за энэ үнэн байш барьж аваад судлангууд нээлт болоод барьж аваад судлангууд нээл болчиход энэ бол гэж би хараад байгаа шүү дээ. Та энэ дээр юу гэж боддог вэ? Тэгэхээр бас тэр од өргөсийн хөдөлгөөн энийг хариуцдаг ген байна гэдгийг нээж байгаа нь орчин үеийн шинжлэх ухааны гайхамшиг. Тий. Уламжлалт гайхан бол ийм ген биш шүү гэж хэлээгүй. Зүгээр ерөнхийдөө ингэж нөлөөлдөг шүү. За ерөнхийч гэж хэлэх хүн өөрийнхөө онлоор 100% туулах төгс чанартай хэлж. Тэрийг нээн гэдэг бол үнэхээр л нээлт. Одоо орчин үеэр бол үнэхээр гайхалтай нээлт. Тэгээ уламжлалт гайхан чинь за яг аюурведын гайханыг ингээд оруулаад тооцсон манай уламжлалт гайхан чинь ингээд манай эртний өмнөх 10-аас 15 мянган жил л гэж ярьд юм бэл. Миний багш болцоохон бодомжийн болцоохон гэдэг хүн бол энийг судлаад одоо ийм шүү гэдгийг хэлсэн. Тэгэхээр ийм олон мянган жилээр хөгжигдөө юм чинь. Эхлээд бол гэгэрлийн шинжтэй л бичигдсэн юм шиг байна. Тэгэхээр олон мянган жил гिचнээ засвар хийгдсэн. Гिचнээ тухайн үеийн мэрэгдээр баяжиж хөгжсөн. Тэгээд одоо бол уламжлалт хангах өөрийнхөө хэмжээнд бол хөгжлөн зогссон биш, төгс чанараа болцсон. Тэгэхээр орчин үеийн ангаахманд энэ уламжлалт ангаахманы энэ ариун баялаг төгс чанараас сэдвээ болоод жинхэнэ нээлтүүдийг бол хийгээд байх болцоотой.
Тэгээ шин зүй тогтлыг нээхи болцоотой. Би зүгээр бас өөрөө чинь тэр сайхан жишээнүүдтэй. Би энэ хеликобактер гэдэг одоо дэлхийн нийтийг шуугуулад байна. Тий. За Монгол хүний 70-80% нь баг хеликобактертэй гэж ярьж байна. За энэс бол олон өвчин тэр сөөргөө бариатай улаач гэдэг юм. Хеликобактер чинь маш их зовлонтой юм байна. Энэ бол бас л нөгөө хоол ижилэн буруу хэрэглэсэнтэй холбоотой л. Ягаад гэдэм бэ? Өвчлөөд гэдэм байх гэсэн бодолтой. Нөгөө талаар бол уламжлалт хангаа ухаанд бадганы хорхой хаана байдгүй гэдэг. Бадганы хорхой ходоодонд байдгийг хэлсэн байна. За энэ хеликобактер би тэрүүнтэй бас түүлгэж үзэх бодолтой байд юм л. Энэ нөгөө нэг жижиг нэг оюутантайгаа нийлээд нэг өгүүл битс эрүүлэндээ шинжилх онцд. Тэгээд тэр бадганы хорхой хаана ходоодонд түүнийг битээ сэрэл гэж. Тэгээд тэр хоол ундын дандаа суу цагаадаа битээ, хуурсаа хайрсан битээ, дархуу болохгүй гэдэг ингээд ийм жимсүүд би одоо жимсний нэр мөрч бүр. Тийм улирал ийм жимс идэж болохгүй. Улирлын ярин шүү дээ. Тэгхийн бол энэ бадганы хоос ирнэ. Тэгэхээр би тэр Австралийн эрдэмтэн 1985-6 оны үед баха нэгэд Нобелийн шалгалт. Тэгэхэд уламжлалтын хоног ёсоор бол энэ бадганы хорхой гэдэг юм хеликобактер байсан биш байгаад. Тийм ээ. Энийг сэрэхгүйгээр харин зөв хооллоод ингээд одоо ингээд гайгүй яваад ирсэн. Одоо хүмүүсийн 70-80% нь халдж ийн гэхээр энэ хүмүүлөөний өөрт нь байж исэн юм биш байгаад. Яг үнэ. Тэгэхээр энэ дээр за уучлаарай. Тэгэхээр энэ дээр орчин үеийн одоо энэ хеликобактер эмчилгээний дээр уламжлалтын одоо тэр хеликобактер хорхойг хангаад, ходоодны хорхойг хангаад ийм одоо цаслуудыг одоо бас хавсраад хийвэл үр дүнтэй биш юм байна. Инхээр бид нар хеликобактер эмчилгээ манайд бол боломж байна. Бас одоо талын сайхан одоо орчин үеийн ластарын турологийн эмч нартай уламжлалтын нийлээд ийм үе шатанд нэг сайн байна. Тэгээгээд ингээд явах юм бол хеликобактерийн эмчилгээ бид нар бас арай өөр өнцгөөс үгүй илүү тийм үр дүнтэйж байх, илүү хавсарч эмчлэх боломж Монголын ангаа ухаанд л байна шүү дээ. Одоо хоёр Монголын одоо ангаа ухаанд чинь хоёр одоо том морь байна. Нэг нь орчин үеийн ангаа ухаан, нэг нь хос морь. Уламжлалт гэдэг. Тэгээд 1000 жилийн түүхтэй уламжлалт ангаа ухаанаа бас бид нар ашиглах нэг нууц их байна, нөөц их байна. За тэгээ олж чадах юм бол гарцууд бол маш их байгаа л гэсэн. Одоо тийм нэг сайхан сэтгэл надад одоо бий болцсон. Тийм л байдгийг. Харин тийм сайхан чинь тэгээд би яг өнөөдрийн энэ уламжлалт эдэн ухааны одоо эдэн ундаас хэдвэсээ жоохон ханцаага таныг ирсэн дээр бас чухал юмыг бас нэг амжуулаад асуугаад авъя гэж бодлоо. Тэгээ энэ дэр нөгөө таны гаргасан номны бүтээлүүд төр бас яг түрүүн тавьсан. Одоо энэ дэр COVID-19 болон томоо төстэй өвчин тэдгээрийн хүндрэл ужиг явцыг Монгол уламжлалт хангаа ухааны онцтой дүүлгэж имчлэх нэ гэдэг. Тэгэхээр энэ ковидын үе дээр одоо уламжлалтын юмнууд бол бас их явлаа шүү дээ. Монголчууд маань бас ман дөрөв норв долоо гэдэг танг бололыг сайн одоо мэддэг болсон. Тэгэхээр одоо яг энэ ковидын цар тахлын үед уламжлалт хангаа ухаанаар бас энэ зүйлтэй яаж имчилж вэ? Энэ дээрээс бас ямар үр дүнгууд гарч байгаа. Эндээс та бас нэг товчхон ярьж өгөөч. Тэ нөгөө бас л од өргсөн хөдөлгөөнийг хэлмээр байна. Тэ ковид бол нэг л төрлийн ханиад одоо том уу гэж байна. Одоо улирлын том уу гэдэг чинь бас нөгөө дэрхсийн хөдөлгөөнтэй ингээд нэг яахан хөтрээд ирдэг нөгөө однуудын нөлөөлөл ингээд улирлын том одоо манайд дэгдэх гээл гэж. Тэгэхээр энэ бол зөвхөн ковидд зориулсан юм биш. Бас том уу төстэй өвчнийг одоо хүндрэл хүнээс урьдчилан уламжлалтын юмыг арга чаргыг энэ бэлэн байгаа арга чаргануудыг хэрэглээч гэдэг. За ковидын үед бол уламжлалт хангаа ухаан маш их танигдсан. Одоо ман дөрөв нурудлоо лидерлөө гэж хэлж чаддаггүй баг хөнгөө болсон. Багцад орж исэн, эмчилгээний багцад орж исэн тийм ээ. За одоо өөрхөн имлэг эднэрээр тараагдаж исэн. Энд бол уламжлалт хангаа ухаан бол их сайхан ажилласан. За эхний үед бол бид нар энэ оруулаагүй байж байгаа. Сүүлдээ бол одоо уламжлалт бол маш сайн идэвхтэй ажилласан шүү дээ. Тэгэхээр энэ талын туршлаганууд яг хоо ковидыг бол би зүгээр уламжлалт хангаа ухаанаар дүүлгэж имлэх талдаар нь хэд өгүүлж байна. Ковидыг бол ер нь бол хөнгөн хүндөвтөр хүнд маш хүндлэг гэж ерөнхийдөө зэрэгэл болгож ирсэн. Тэгэхэд энэ хөнгөн хэлбэрийн гэхэд уламжлалт хангаа ухааны 6 онцтой дүүлгэж болно. Тийм ялгаатайгаар эмчлэх болцоотой. Тийм ялгаатай оншилж зарчим адилхан ч гэсэн эмчилгээ нь өөр. Одоо юу гэдэг нь тэр ковидын хөнгөн хэлбэрийг эсвэл увсурсан халуун гэдэг өвчнөд дүүлгэж үзэхэд маш нарийн эмчилтайгаар одоо дүүлэх оншийн бүр тийм өргөн хүрээнд их нарийн эмчилтэй авч үзэхээр эмчилгээ нь мөн тийм нэр бит. За юу гэдэг юм өөрөө аяндаа боловсрох. Хийгээр боловсрох чадахгүй. Бадганаар боловсрох. Боловсроход бэрхтээч гэдэг юм. Нэг бол
боловсрох чөлөөгөөд маш хурдан хүчтэй өвчин болчиход. Гэх мэтээр энийг дэрэн дотор бас 2 хуваад. Гэх мэтээр ингээд дүүлгэж имчилсэн. За энийг уламжилт одоо Мамбч одоо тийш орж имжилчээл манай энэ уламжлалын технологи хүрээлэн одоо тэр юунд ярамгийн эмнэлэг дээр өөрийнхөө эмнэлэг дээр 100-аар дэлгэж ажиллаж байна. За манай эмнэлэг бол одоо Монгол Япон эмнэлгийнхээ одоо бас буйнаар хүнд бол маш хүмүүсийг хүлээж авахд гар буй оролцож дурчлаг хөрөнгөлүүлээ. Манай ангахын оюутны 1200 оюутны байр бас ингээд уламжлалтын бүх өгч нар л орж ажиллаа. Орчин үеийнхэн ч ажиллаа. Ингээд уламжлалтын чиглэлээр бол ковидын үед бол уламжлалт ангаа ухааны бас нотлогоо дурчлаг маш их хоримтлагдсан үр дүнтэй байсан. Өвөр монголчууд бид нар мэдлэг бас уламжлалтын хонол арга зүйнийг одоо уламжлалтаар бас иймэрхүү амжилт хийсэн. Маш үр дүнтэй гэж ингэж үзсэн. За тэр ковид, лонг ковид гэж дараа нэг юм ярьсан. Одоо ч гэсэн тэр үргэлжилж байгаа. Хожуу гарч байгаа. Хожуу одоо тэр ковидын хор уршиг одоо асар их байна. Одоо ч гэсэн ковид өөр омгоор дэлгэрхэд бэлэн байна гэж дэлхийн нийтээр. Бид нар энд уламжлалтын нөөцийг, уламжлалтаас үндэсний аюулгүй байдлын нөөцийг. Гэхдээ жил болгон улирлын том болж байгаа чинь энэ дээр уламжлалтын нөөцийг бүрдүүлээ. Тэр саядын багцд нь оруулаад одоо сурчлагыг хийгээд хоолундын нөгөө уламжлалтын имийг өвчлсөн үед нь өгөхгүй өвчнөөс орчин сэрэг зорилгоор өгч болно. Одоо манай эмнэлэг дээр бол ковидын юу одоо улирлын томгоос сэргийлээд эмнэлгийнхээ бүх ажилт одоо энэ орвдлоо мандар юу эднэр чинь сайхан ширгээгээд тарааж өгч. За хэн нь манай авах, хэн нь орвдлоо авах гэдгийг тооцоод ингээд. Энэ литрээ авах. Гүн чинь урьдчилан сэргэл. Одоо нэг цэцэрлэг дээр энийг чинь уулгаж болно. Нэг одоо суурьвчтэй хүүхдүүдэд энийг уулгаж болох хөнкөө наавна. Бас заавалчгүй өвчлөлтсөн байна биш. Тэгэхээр энэ бол уламжлалын анхны нөөцгүй. Бас тэр хүнд болон маш хүнд үед нь дүүлэх онш бас сайхан байдаг. Тэгээ энийг бол энэ юундаар битсэн энэ өөрийнхөө ном сурчлаад байгаа юм шиг нэг өөрхийн имлэг болгонд сумын эмч болгонд бас байж байгаасаа хараасаа зөвлөгөө авах юм аваасаа л гэж ингэж хэлмээр санагдаж байгаа шүү. Тэгэхээр нөгөө ярианы эхлэлтэр бол уламжлалын ухаан бол хүн гэдэг зүйлийг одоо эцгийн цагаан тусал, ихийн улаан тусал одоо намш буюу тим мэдл сууж ирж гин. Тэгээд ингээд бие хэл сэтгэлийн нэгдмэл юм а гэдгээр эхэлж ийсэн. Тэгэхээр би бас яг нэг эдэн ундаасаа халиа дахиад яг энэнийхээ асуугаад ерөнхийдөө яриагаа өндөрлөе гэсэн бас бодол байна. Тэгэхээр энэ орчин цагт бол сэтгэлийн шалтгаанд биеийн өвчлүүд гэдэг юм маш их болчлоо. Өөрөөр хэлбэл зүрх нь өвдөд байгаа юм шиг. Тэ одоо мэдрэлийн одоо гаралтай өвдөлт өгөөд байгаа юм шиг. Тэгэл одоо зүрхний эмчтэр очихоор онц тодордоггүй, үйл ажиллагааны болон бүтцийн онц тодордоггүй, мэдрэлийн эмчтэр очихоор үйл ажиллагааны бас бүтцийн онцоо тодордоггүй. Тэгсэн мөртлөө зовир шаналгаанд байгаад байдаг. Би өнгөрсөн жил нөгөө зүрхний ариун нэгэд манай бас зүрхний багштай ярьж байхад миний одоо практик дээр ажиллаж байгаагаар бол 80% нь одоо зовирууд нь байгаад идэг. Тэгсэн мөртлөө зүрхний одоо шалтгаантай юм зовирууд илрээд байгаа юм шиг хүртлээ яг онш нь бас яахгүй ийм зүйлүүд их болцсон. Сүүлийн үед бол улам ихсээд байна. Тэгээ энэ бол психосоматик өвчлөлүүд байх одоо зүйлүүд их болчлоо. Энэ бол бидний нийгмийн энэ ачаалал, нийгмийн их олон мэдээлэл одоо энэ хотсож байгаа юмтай холбоотой байна гэж багшилж ирсэн л да. Тэгэхээр бас яг энэ уламжлалын ухаан дээр энэ бие хэл сэтгэлийн нэгдэл тэнд дундаа энэ сэтгэлээс хамааралтай энэ өвчлөлүүдийг бас яг юу гэж авч үздэг вэ? Төрөн бол уламжлалт ханаа ухаанаар өвчин үүсэх нь хамгийн том шалтгаан бол эдийн ундаал гэж хэлсэн юм байна. Тэрүүтэй адилхан тэр өвчин үүсгдэг нэг юм бол тэр аддон газар эцэд гэсэн нэг юм чухал хэсэг байгаа юм л да. Бас тэр бол хүн ойлгодгүй. За би ч өөрийн талаар одоо тийм их мэдлэгтэй хүн биш. Дахтын бас нэг хүнд нэг юм байж магадгүй заа зөвлөх хэмжээний. Тэр аддонгийн өвчин бол ялангуяа хүний хаан сэтгэл гэж байна. Хүний ч одоо би сэтгэлээр чи юу хаан сэтгэлийг барихад юутай тийм батгнэцтэй гэх юм уу эмгэг жамтай байдаг. Тэгэхээр одоо бид нэр их буруу амьдарч байна. Хүн юу тарин түүнийг хурааж авдаг гэсэн нэг үгүй. Тэгэхээр ер нь бол амьтаа болгон сүнстэй амьгүй болгон эзэнтэй гэж. Тэгэхээр энэ уул ус газар дэлхийн эзэн бол байх. Энэ эзэдийг бид нэр их тошгруулсан юм аа да. Ерөөс алхам тутамд ганц Монгол улс биш тийм ээ. Тэгээ энэ чинь санал ус гэж нэг юм одоо унд уцж мөөлөө үлдэж байдаг.
Тэгээд энэ газар ус заана багхан болгоны эзэлж байгааг нь бол савдаг, томоохон уулнуур эзэлээд хин шавдаг, багхны нь бол савдаг гэж хэлээ. Тэгэхээр энэ газрын эзэдийн асуудал бол одоо бид нар нэг юм уугаад идэг, тан уугаад танигдах, бүх шинжилгээ хийж яадаг, эрүүл байгаад байдаг. Тэгсэн мөртлөө бүх өвчин шинжийг яриад байдаг. Том эмчилгээ хийчихээр бос болдгоо, том тариа хийчихээр болдгоо. Одоо нөгөө шинжилгээнүүд нэг. Тэгэхээр энэ сэтгэлийн өвчнүүд бол хүнийг хамгийн энэ газрын эзэдийн өвчнүүд бол хамгийн их зовоож байгаа. Энийг бид нэр хорлын чанартай одоо энэ чинь тэр үеийн үртэл, муу үеийн үртэл болоо. Тэр үеийн үрээр нь ерөнхийдөө тэр үеийн үрийг амсаж байгаа байдлаар муу үеийн үр амсаж байгаа нь 3 хувааж бол нэг нь бол энэ иван насандаа бэ. Эдэлчих одоо тийм янз бүрийн өвчин бас. Нөгөөх нь өөр хойчт мэн үлдчих нөгөө өрмөн үлдэх орвоод би энэ зөв байх ёстой шүү гэсэн ойлголт ерөөсөн биднэрт байдаггүй. Бид нар энэ их зүйл хамгийн зөв явж ижил дараагийн үе одоо тэр урга төрөл юу байна өөр хүүхд зөв явах ёстой л гэсэн ойлголттой байх ёстой. Нөгөөх нь бол нийтээр хамсдаг үйл явдал. Бид нар энэ 100 зурхан энэ халдварт өвчин одоо үер усан байгалийн юм шиг бол нийтээр хамсаж байгаа үйл явдлыг бид нар хамаарч. За тэр бисэхэн саматик гэдэг бол үнэн. Сэтгэлээс улсан биеийн өвчин гэдэг манай орчин үеийн ангаахын одоо Зигмунд Фрейд эднэр гэдэг том эрдэмтэд энэ талаар бол ажиллажсэн. Уламжлалт хангаа хаан бол харин энэ тал дээр бол маш их туршлага хоригдлоо болсон. Өөрөөр хэлбэл сэтгэлээс бүх үеийн өвчин үүсдэг шүү гэдгийг л тэр өвчнийхэн шалтгаанаар нөгөө стенсэн сэтгэл, сонсон сэтгэлээрээ. Тэгэхээр энэ орчин үеийн бисэхэн саматик бол ямар ч сан газрын одоо нэг далай юм гэхэд үгүй мөсөн уул гэх юм мөсөн уулын бол хартсан, тэмтэрсэн, мэдэрсэн. Уламжлалт хангаа хаан бол мөсөн уулын ороолоосон, тороолсон дэшээ байхаар юм байсан гэсэн. Тэгэхээр энд бол эмчилгээний арга нь өөр байх хэрэгтэй. Тэр одоо дом энслүүд нь байт юм. Энэ чиглэлээр мэрэгдсэн гайхалтай сайхан тийм тарин ч хүмүүс байдаг юм уу тийм ээ. Одоо гурван номын засал бол зайлшгүй орж дөр уул усны заслууд орж иж энэ эмчлэгд нөхөөс тариа хийгээд идэггүй. Тэг бариа хийгээд идэггүй. Түр дарагдана. Тэгэхдээ нөгөө сэтгэлийг эзэлсэн тэр юм чинь гарч өгдөг. Сэтгэл нь муу юмд эзлэгч чинь гэхээр нөгөө хаан сэтгэлний эзлэгчээр ерөөсөн дийлддэггүй юм байна. Тийм ээ? Үний чинь нэг хоёр мөрөн дээр нэгэн дээр чөтгөр бурхан сууж байдаг гэдэг. Бид нар чөтгөрийн давраах юмнуудыг нөгөө муу хэлээр хийж. Тэгэхээр энийг бол бид нар тэр онцлох тухай өвчнүүдээр уламжлалт хангаах маань их нөгөөцөд тэр таринслууд мэддэг чаддаг хүн дээр нь очиос би зүгээр нэг бөөдөр очиод манай том лом ирээд гэдэг гэсэн үг шээ. Бас энэ жилийн өмнөөсөөс мэддэг чаддаг хүмүүс нь зөвлөгөө аваач. Санал бодлоо солилцооч. Тийм одоо гой шүүн ингээд уйлаад хөлрөөд дэмий ирээд ингээд байдаг хүүхдүүд байна тийм ээ. Босоод зүудлээд явчихдаг. Үгүй ийм талын засал ном хийлгээд сайхан идэгцэн хүнч байна. Тэр арьсмар шар усны өвчнүүдийг одоо тарин номын хүчээр идгээсэн тохиолдол энэ бол гайхам шиг. Тэгтээ уламжлалт хангаах ухааны хувьд бол байх ёстой юм. Их сайхан зүйл байна. Тэгээ ер нь бол явж сэтгэлээс одоо бүх зүйл хамааран шүү гэдгийг л одоо хэлээд байна. Тэгээ би бас өнөөдөр нэг тантай ярилцсанд бол бас ном эргүүлээ сууж хахад энэ дээр ингэсэн байсан. Би сэтгэлийн холбоог шинжлэх үгээд. Тэгээ энэ дээр болохоор юм жоох бусдад туслахыг хүссэн асархуун сэтгэл үүснээр биений цус тунгалагшиж, царайны өнгө тодорч, харваас үзэсгэлэнтэй болох тэргүүт нь нүдний өмд биед өөрчлөлт үүсэх ёсыг ч сударт альджээ гэдэг. Тэгэхээр бидний нөгөө нүүрэндээ галтай нүдэндээ цогтой гэдэг чинь бас энэ бусдад асархуу сэтгэл үүссэн цагт бол хүний ингээд энэ одоо хүнд харагдахад л их гоё болдго юм байна л. Тэгээ эмч хүнийг бол нин часралын сэтгэл их сайн үүсэх ёстой гэж. Тэгээд тэрүүгээр бурханд нэг алхам ойрхон хүмүүс гэж. Бусдын төлөө сэтгэлээр нь. Бурхан бол тэр их болсон 6 зүйлийн хамгаалтны төлөө сэтгэлээр зориулдаг бие зориул. Эмч хүн бол тэр мэдээж хүний төлөө гэсэн. Тэгээд тэр эмч хүн нэг дөрвөн юмыг л сайн байрлах гэж хэлдэг. Асархуун сэтгэл. Тэр асархуун сэтгэл гэдэг нь бол сүүгээр дамжиж илэрч хаа шиг тийм хүний төлөө, үйлчлүүлэгчийн төлөө ингэж одоо бүр зүтгэх ёстой, ингэж ажиллах ёстой гэсэн бүр тангаргийн хэмжээ. Тэгээд дараанууд нэгүсгэн сэтгэл хин нэгэн юмар дутчихийд юм байна. Энэ чинь алга хорвоо юм байна, тийм ээ. Нэг хэсэг өдөр сайхан явж байгаа, нөгөө өдөр өвчлөлт юм уу, зовдөг юм уу, нэг юмар тэр юмар дутаж бай болгонд нь одоо нэг өөч тустах энэ сайхан сэтгэлийг бол нэгүсгэн сэтгэл гэдэг.
байх шиг бас өршөөх. Тэгээд дараа нь баясгалангийн сэтгэл гэж. Түнтэй 5 хүндээ танигдана гэдэг чинь зөв сайхан мэдтэй. Тэгээд тэр зөвхөнтэйгийн зөвхөрд одоо орчин үеэр үл явах юм одоо нэг сэтгэл ханамж эднэргээд одоо ярих тэр баясгалангийн сэтгэлийг нээж. Хамгийн дээдийн сэтгэл бол энэ асархуй нэгүүлсэнгүй хоёр сэтгэлийн нийлбэр нь бол энд их сэтгэл. Тэр энд их сэтгэл гэдэг нь бол альва юм гэж шанд. Баян дарган гэж битээ. Тийм ээ. Одоо миний одоо аав юм шүү, тэрний аав юм шүү гэж битээ. Алт тоосыг одоо битээ ялга гэдэгтэй л ингэж хэлдэг. Энэ энд их сэтгэл бол энэ хүн төрлөختний бүр одоо дээдийн сэтгэл. Том жижиг орон байна уу, том жижиг машинтай хүн байна уу, их мөнгөтэй ядуу хүн байна уу. Хүний юм чинь 5 махад насар. Тэгэхээр бид нар бие нэг дээдлэх, энд их сэтгэлээр хандах тийм ээ. Бурхан имлэг бол одоо тэр ёстой асархуйг үүсгэх сэтгэлийн сүм орон байх. Бидний ачаал нэ тэргээд үнэхээр хэцүү байна. Гэхдээ энийг бид нэр ерөөсөн нэг мөрдлөг болгож явах хэрэгтэй. Баримталж явах хэрэгтэй юм шүү. Энэ дөрвийг нийлүүлээд их боломжлох нь цадмид ший гэж хэлдэг. Цадмид ший гэдэг нь юу гэсэн цаглагшгүй дөрвөө л гэсэн. Энээс илүү сайхан сэтгэл байхгүй шүү л гэсэн агуулга. Тэгэхээр ийм сэтгэлийг би эндээ үүсгэж явах юмсан. Одоо яг орчин үед бол хүн цадаа болохгүй хамгийн том тусаа. Тэрүүнтэй адилхан одоо уламжлалгаа хүн бол тэр хүн цадаа болох гэж яхан дэх үедээ нүглэл гэж хэлдэг. Тэр нүгэл гэдгээр миний шашин ярьж байгаа юм хэрэгтэй шүү. Хүнд тусыг бол үгүй нэг тийм ээ нэг зам гаргаад өгдөг ч юм уу нэг шатрууд өшөөд болгочдөг ч юм уу. Гэхдээ яхав та худагдаар нэг мал услаад энэ чинь бол тус, энэ чинь бол буян тусыг л буян гэдэг, зөв тусыг л буян гэдэг. Тэгэхээр энэ уламжлалгаа хүн сэтгэлтэй нь илүү ярьдаг. Тэгээд энэ сэтгэлийн талаар бол мэдээж орчин үед маш их судалж байна. Барууны одоо Америкийн ч гэдэг юм уу ганц Монгол хүн биш. Энэ хүмүүс чинь сэтгэлийн гүн рүү орд. Нэг Эйнштейн бол хамгийн шинжлэх ухаанч одоо шишин бол өдний шин гэдэг шиг тэрийг бол тэр Эйнштейн аав Эйнштейн олж харсан. Илүүтэй сэтгэлийн илүү олж харсан байх л гэж бодож байна. Их сайхан зүйл байна. Тэгээд би бас ингээд тантай ярилцж байхад бас надад юм бодол төрж илээ. Хүн гэдэг бол нэгт л бол энэ сав шим ертөнцийн бүтээл. Тэгээ хүн гэдэг бол өөрөө бас энэ одоо өөрчлөлттэй байна. Нэг юм өөрийн гэсэнтэй түрүүн анх ярьжсэн зүйлээрээ өөрчлөл байна. Тэгээд тэр зүйлүүд хээ шар бадхныхаа энэ тэнцвэрүүд нь алдагдаад ирэхээр хүн өвдөх тэ одоо энэ олон зүйлүүд нь үүсч эхэлдэг юм байна. Тэрэнд нөлөөлж байгаа нь бидний өөрийнх нь идэ ундаа нь явдал морн энэ нөгөө одоо цаг огторгоо энэ олон талын зүйлүүдээс нөлөөлдөг юм байна. Тэгвэл ингээ өвчин үүссэн зүйлд нь гаднаас нь эмч хүн тэрийг хангаахын тулд тэр хүний өвчлөлийн мэдээ тэр хээшар бадхыг яаж хөдөлчөөд тэндээсээ ямар одоо шинж тэмдгүүд гараад ийн. За одоо яг энэ цаг үлрэл нь юу байна? Энэ эми ургамал эмчилгээнийх нь махбод төрлөх чанар нь юу байна? Энэ хоёрыг гоё ингээд хослуулж өгөөд буцаагаад нөгөө тэнцвэрийг хадгалдаг ийм л зүйл юм байна да гэдгийг би бас боддгийн. Тэгээд ингээд бодохоор нэг талаасаа ангаах ухаан та бас нөгөө бас ярилцлаган дээр хэлжсэн. Яг энэ ур чадварыг эзэмшээд ирэхээр ангаах урлаг болох юм байна гэж би бодоод байгаа байхгүй. Ингээ ангаахч болно. Тий. Тэр урлын төвшин хүртэл очиж тэр нарийн юмнуудыг олж мэдээ тэр нарийн өвдөс нарийн одоо зүйлийг хөндөд тэрийн бүгдийг одоо илааршуулж ийн гэдэг бол зөвхөн эмчлэгч юмч байхгүй. Эмчлэгч юмч гэдэг чинь нэг өвчнөтэй л өвчсөн хань л үзээд байгаа хүн. Тийм ээ тэрийг одоо эдгээ төгс чанартай эдгээ гал ингээл. Ангаах ухаан гэдэг бол ингээд цогцоор нь урьдчилан сэргийлэхтэй. Эмчилгээтэй. Эмчилсны дараах одоо тэр арга бүлгийн тэнцвэржүүлэх тийм цаг хугацаатай навж үзэж байгаа. Биехэл сэтгэлийн одоо эмчилдэг хүнийг л ангаахч гэж. Бид нар ч одоо сэтгэл рүү н орохгүй нэг хаан сэтгэлтэй ерөөсөө харьцаг. Би энэ барайл тооноол гатгаал одоо зүгэн одоо гатгаал ингээл дандаа биерүүн дээр махан биерүүн дээрээд байдаг. Тэр нөгөө хаан сэтгэл рүү одоо хаан сэтгэл рүү нэрсэн. Ханддаггүй ийм одоо алдаанууд бол биднэрт их байна. Зөвхөн л биеийг нэмчилж гэдэг. Тэр сэтгэлийн нэмчилж гарах юм бол хамгийн том юм. Биеийн сэтгэлийн ангахч хүнийг л эмчилдэг хүнийг л ангахч гэж үзэн гэдэг. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө махан биерүүн илүү их ороод байгаа шүү гэж. Тэгээд эдийн ундаатай холбоотой зүгээр нэмэлтээр нэг юм хэлэхэд бол уламжлал хангаханд бол эдийн ундаатай холбоогүй нэг ч юм. Одоо янз бүрийн заслууд байдаг. Одоо хануур хийлэхэд холын бэлтгэл.
Тэнд бас л хоолнд тэр орон ч битээ гурцсан юм битээ усуу бүр хануурыг хөглөө өлөн хүрээж ирж болохгүй дандаа ямаа нэмэх байдаж болохгүй ч гэдэг юм. Тийм ээ дандаа хуусаа ирсэн мэдчихэд ирэхгүй ингээ бүр хоолын зааж өгөө холын бэлтгэлийн хийгээд засал хийснийхэн дараа яах вэ гэдгийг хүртэл бас л хоолнд. Тэр туулга цэцэл гэдэг юм хийлээхэд яаж хэвийн байдал шилжчихгүй. Эхлээд бантан сүтээ будаад тэгж байгаа хэвийн байдалтай нэг хоногийн дараа одоо хэвийн зүгээр энгийн хоолнд шилжин шүүж гэдэг юм уу. Тэгээд бас л эмчлүүлж байх хоолунд бол яг л эмтэй адил. Хоолныхаа эсрэг юм өгөөдөж одоо зүгээр ингээд жишээлэхэд бол манай ч халуун өвчин хөвтө өвчин гэл илэгний халуун өвчтэй байж хахт нь халуун өвчний дардаг сэрүүн чанартай эмгэлж хахт нь халуун хоол идээд байх юм. Эмчилгээ ийм ямар ч үрдэнгүй. Тэгэхээр энэ бол ийм хоол хоёр бол адилхан л юм. Нэг нь их хэрэгэлдэг. Нэг нь араа баг тунгаар. Хоёулаа нэг юм ах өдөр ингээд онлон явж байдаг. Тийм учраас хоол ундыг бол ерөөсөө юунаас салгаж болох. Дараа нөгөө эргэн сэргээд арга үлийг төгсөж гисэн сүлийг таслах юм дандаа хоол. Байдаг. Тэгэхээр хоолыг бол бид нэр уламжлалтаас бас санаа сэтлийг аваасаа тэгээд янз бүрийн сайхан хоолнууд бол бас уламжлалтын чиглэлээр битсэн байдаг. Манай өөр монголчууд тэр хоол имчилгээг үл их сайн хийдэг шүү дээ. Холгойдын чанаал, толгойг нь битүүг зэн чанаал, тэр толгой хийтэй мэтүндээ өрнөт тэрийг бараг нэг мэслийн хэмжээний имчилгээ. Тий. Мэслийн хэмжээний одоо тэр хүндээ ойлгуулна. Нөгөө арга замын тэр яг явж байгаа технологи нь тэгж маргааш нь гам одоо тэрний дараах гамыг маш нарийн баримтлуулна. Тэгэхээр эдийн ундаа бол ерөөсөн асар хортой өвчин шалтгаан болдог ч гэсэн эрүүлжүүлэхийн бас үндсэн шалтгааны нэг нь бол эдийн юм байна. Бид нар зөв хэлж гинсэн. Зүгээр тэр хөсгүү гэдээ бид нар түр үе тэр хөсгүү чи 1330 онд ном бичсэн шүү дээ. Тийм. Тэгэхдээ тэн дээр эдийн умнаатай холбоотой ийм үг байна. 1330 оны номш. Одооны хүмүүс ба эрт үеийн хүмүүс бол арга бүлгийг мэдэж, хэв ёсыг сайж, эдийн ундааны хэмжээг одоо хэмжээг хэрэг уламжлалтаар бол одоо 4% байх юм бол 2% нь хоол, 1% нь ундаа, 1% нь хоосон байх хэвээр. Одоо нэг хоол идчмээр үнэхтэй бойл гэдэг ч юм уу. Тэгээд нэг хэмжээ дамжаа гэдэг ч юм бас юутай. Тэгээд одооны хүмүүс бол тийм хэмжээ дамжааг мэдхгүй. Ба эрт үеийн хүмүүс бол хэмжээ дамжаа эдийн ундааны ёсыг мэддэг байж одоо хэмжээгээ мэддэг ингээд урт насалдаг байсан. 1330. Одооны хүмүүс бол хэв ёсыг сахихан байж. Эдийн ундааны хэмжээг баримтлахын байж. Онол сургаалыг даахгүй байна. Шунлын ирэхээр амтны ноёрхолд орчижээ. Тэгээд 50 хөрмөгц тамир хүчинд оройтж байна гэж. 1330 онд л ингэж энэ эдийн ундааны жинхэнэ төвч гэдэг бол гайхалтай. Тэн дээр 1330 онд. Ер нь бол хоолундаа яхаг дунд чивийг баримтлаа л гэж. Битгий цаад. Битгий хөлс. Загас өлсгөл ингээ зарим номдоор хэлдэг гэдэг. Тэгээд тэр ямар мах үдтэй хүн баах вэ гэдгээс л хамаарна. За энэ хоолны орчин үеийн судалгааг бол одоо нэг гүрэх чангийн лагва гэдэг нэг сайхан эрдэмтдийн энергитэй холбоотой сайхан судалсан байдаг. Маш их сонирхолтой мэдээлэлүүд яригдлаа гэж би бас хувьдаа бодож чинь тэгээд үзэгч сонсогчд маань бас одоо Сэсрэг Дорж профессорын маань бас хэлсэн зөвлөгөөнүүдийг амьдрал ахуйдаа хэрэгжүүлээсэ энэ бол одоо олон мянган жил туршигтаад ирсэн төгс одоо чанартай орцсон ийм ухаан дээр суурилтан зөвлөгөөг та бүхэндээ энгийн одоо байдлаар хүргэлээ гэж би бас хувьдаа бодож байна. Тэгээд бас бид бүхний урилгыг хүлээж аваад цагаа зарцуулаад бид бүхэнд бас энэ олон жилийнхэн мэдлэг боловсруулаас бас хуваалцаж одоо гэсэн Сэсрэг Дорж багштай бол маш их баярлалаа. Тэгээд таны бас эрдмийн ажил өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд дараагийн сайхан юм ном бүтээлүүд нь удахгүй гараасай гэж одоо хүсэж байна. Бас сайхан өрөөл тавьж байна. За баярлалаа. Тэгээд эдийн ундааныхаа үе хэмжээг тэнцвүүлж эрүүл сайхан амьдарцгаагаарай л гэдэг үгээр одоо төгсгөе дөө. За баярлалаа. За баярлалаа. Цахимч подкаст энд хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.